Сайн байцгаана уу манайхаа Little Man podcast-ийн ээлжид нэгэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр өнөөдрийн зочин маань одоо подкаст хийж эхэлснээс хойш маш олон ээжүүд надаас ил амьдралтай тий одоо бидний ажил амьдралаа чимээгүйхэн хийгээд явж байгаа хүүхдүүдэд асрааж явж байгаа ээжүүдийг оруулаач гэдэг санал ингээд өдөр бүр одоо ч гэсэн ингээд ирсээр байгаа. Тэгээд энэ саналыг хүндэтгэн үзээд өнөөдөр би 4 хүүхдийн ээж Дүүрэн Эрдэм сургуулийн захирал бян баригч байгаа урьсан байна. Сайн байна. Урилгын маань хүлээж авч хүрэлцэн ирсэн маш их баярлалаа. Баярлалаа. Урьсанд маш их баярлалаа. Тэг өнөөдрийн дугаар нэг юм онцлог болох байхаа. Яагаад тэгэхээр урд нь би бол ингээ урьсан хүмүүсээ бол мэддэг те. За энэ ийм хүүхдтэй, эдэг хүүхдтэй, ер нь ийм хүндээ, ингэдэг хүндээ гэх. Тэгвэл өнөөдөр надад яг ийм юу вэ? Ингээд хүшиг ийм хаалттай байна. Ингээд сонирхолтой бүх зүйл хүшиг нээгдээд ингээд сонирхолтой болно шүү дээ. Тэгэхээр бүх зүйл нь сонирхолтой хаанаас эхлэхөө юу яриулах уу гэдэг хүртэл ингээд ийм бүдэг бадаг байна. Ямар ч байсан хамгийн түрүүнд хоёулаа юуны тухай яриа. Ээж болох мэдрэмжүүдийн тухай ярина. Үүнээс уртад өөрийгөө бас үзэж байгаа ээжүүдэд маань бяцхан ингээд танилцуулбал зүгээр байгаа. За сайн байцгаана уу. Тэгээд өөрийнхөө бас сонсдог подкастт оролцох болсондоо маш их баяртай байна. Тэгээд би математикийн багш мэргэжилтэй. Тэгээд Дүүрэн Эрдэм сургуулийг үүсгэн байгуулад одоо захирлаар нь ажиллаж байгаа ийм хүн байна. 4 хүүхдийн ээж. Тэр бидэнд маш их чухал. Хэдэн хүүхдийн ээж. За тэгээд хамгийн анх ээж болсон мэдрэмж ямар байсан бэ? Хүн болгонд ингээд яг энэ тухайгаа ярихгүй яадаг тийм хамгийн гоё дуусахгүй яриа. Би нөхөртөөгөө танилцаад айгуу хурдан би тойр гэр бүл болсон. Тэгээ бас айгуу хурдан хүүхдтэй болоод тэгээ ингээд нэг юм дэврүү ерөөсөө цаг хугацаа яг л нэг амар хурдан өнгөрүүлсэн. Тэгээ төрөх хугацаа маань хараахан болоогүйсэн байхгүй юу? Тэгсэн чинь ингээд яг нэг сарын өмнө хевлийгээр нэг жоох өвдөхгүй чаам шиг. Тэгэхээр би хоёулаа жижүүр юмчд очиод үзүүлэх үү их нэлхсэн ингээд яагаад ам бол гэсэн чинь тгийгээл. Тэгэл хоёулаа гэрч ойрхон байсан гэрээсээ хөтөлцөж гараад яваал очихгүй юу. Тэгсэн чинь эмчин үзснээ хүй чи төрөх гэж штэ гэл. Би чинь ингээд сонирн болоод хөөе төрөх хараа болоогүй лээсэн да. Тэгээ нэг уйлснаа. За одоо төрөх гэж байгаа бол яах вэ гэж юу дутуу төрөх гэж байгаа байхгүй. Тэгээ сарын өмнө дутуу төрөөд тэгээ нүг яг хүн ч бас нэг арай тодорхойгүй бэлдэгдээгүй байхад ингээд төрөх процесс болж байгаа шүү дээ. Тэгээд тэр хооронд яажсэн байглаар ингээд нөгөө итгэж өгөхгүй л байгаа гэсэн юм. Итгэж өгөхгүй дээрээс нь тэгээд би их сонинд нэг талдаа байрламаар ерөөсөө өвддөггүй байхгүй юу. Бараг 5-10 минут өвдөөл төрдөг. Манай найзууд энэ төр хатархал тий. Ваавстэй чамшиг л одоо хөвдөж өгөхөд гаргасан яах вэ? Тэгээд би чи нөгөө намайг төрүүлэх гэдэг би нүвдэхгүй инээгээд байдаг. Иний төрөөл тэнгүүд хөөе энэ одоо ингээд савныхан намсар бүр ингээд 7 хуруу нэгдсэн 8 нэгдсэн. Нөгөө хүн чи бас өвдөж төрд юм байна л да. Яг өвдөж нөгөө хүүхэд бацлаад одоо нөгөө тий яг төрд юм. Тэгсэн чи минийх ингээд савныхан намсар нэгдэд байгаа хэрнээ өвдөлт таахгүй. Гэтэ гоё юм биш үү? Харин тийгүү чи би чи игээл тэр хавар өвдөж байгаа хүмүүсийг гайхаж хараад кино үзэж байгаа юм шиг те. Хүмүүс системээр хоол цамайгийн зөөгөл тийж тэрэх хооронд айгүй хөнгөн шиг юм байна. Тэгэд нэг хэсэгхэн хугацаанд өвдөө төрдөг. Айгүй тийм тэнгүү чи тэгж өвдөж төрж байгаа болохоор нөгөө ээжүүдийн хэлдэг ээж мэжигээ бодож тийм байхгүй байгаа. Тэгээ яг хоо 1 сарын өмнө төрсэн болохоор хүүхд маань дутуу төрөөд 2 хил 200 гарсан байна ах нөхөд. Тэгээ 2 хил 200 гарангуй чи нөгөө угаасаа бүтэн төрсэн хүүхэд жоохон харагддаг. Тэрнээс жоохон бахар чи ямар ах вэ те. Тэнгүүд нөгөө өөрөө сонсон хүүхэд гэхэр чи тэр чи нөгөө 2 хил 200 байна уу 3 хил 200 байна уу ямар ч хамаагүй яг л ингээл хайртал те. Тэ нэг хэсэг хугацаанд ингээд нэг тийм амьдраг юм шиг нэг л их дээвэр жаргалтай нэг тийм өдрүүдийг өнгөрөөсөн. Тэгээ дотоод төрчхөр хүүхэд бас нэг тийм уйлаад байдаггүй унтаархаал ингээл байдаг юм байна л да. Тэнгүүд тэр мэр мөчүүд чинь ингээ намайг амар завтай байлгаад би чинь нэг л их одоо ээж болсондоо итгэж чадаал нэг яг тийм хэсэг хугацааг бол өнгөрүүлж ирсэн. Их л тийм нэг
оршиж байгаагаа л мэдгүй л нэг тийм дээгвэр одоо баг диважент хүн байвал нэг хэсэг ийм тайптай байдаг юм болов гэж. Ээж гэсэн нэг мэдрэмж зөвцөн тэгсэн хэрнээ ингээд нөгөө болж байгаа процедуртаа итгэж чадахгүй ингээд нэг өдрүүдийг өнгөрүүлчихсэн. Диважент байгаа юм шиг гэдэг хариултыг би анхудаа сонсч байна. Яг л нэг тийм амьдрал таахгүй оршихгүй байгаа юм шиг л ингээд нэг тийм хөвөөл жингүүдэлээс юу хийхээ байж чадал тэр чинь хүүхдээ орхиод гадаа гарахгүй тэг хүүхэд хажууд байгаад байдаг. Тэгсэн хэрдээ итгэж чадахгүй тий. Нэг тийм тэгээд нэг өвдөхгүй төрсэн байгаад байдаг. Тийм өвдөхгүй төрсэн байгаад байдаг. Тий яг тэгсэн. Тэгэд дараагийн 3 дээр бас яг тийм юм уу? Дараагийн 3 дээр болонгод нөгөө би чи өмнөх дээр ингээд дутуу төрчөөр жоохон айцтай ямар ч байсан хугацаагаа гүйцэд болгоё гэл ингээл ер нь жоохон хэвтрийн дэглэн барьцдаг. Нөгөө ер нь бол миний онцлог өөрөө савны амсар айгу хурдан нэгддэг төрлийн хүн юм байна л да. Тэгээ дараагийнхаа охин дээр арайч үг гэж 39-7 хоног болгосон. Бас л тэр чинь 47 хоног болохгүй байгаа байхгүй. Тэгээд дараагийнх дээр болонгууд бас л үзүүлээ гэл айл майл руу торт морт барай явжсэн байхгүй би. За тэгээд замаараа нэг үзүүлчихэд ер нь юу болж байгаа нөгөө чимээгүй ингээд савны амсар нэгдчихдэг болохоор би нөгөө жоохон юм хянамгаагаал тэгээд замаараа үзүүлсэн чи хүүе төрөх гэж байна гэ дахиад 6 хуруу нэгдсэн байна гэ тэг би бүр машин тэргээ барай явжсэн байхгүй. Хүүе намайг төргиний энэ ингээд аваад үлдчихэж байна гэ. Тэнгүүд нь би ч нөгөө өвдгөө амжаа. За тэгвэл би гэрлүүгээ очиод юмаа авчираад ингээд ирээ гэсэн чи манай найз яг ажиллаж таарад нэгдүгээр төрөхөд байжсэн. Тэгсэн чинь чи юу яриад байгаа юм бэ? Доодох савчаа онгорхоо тэгээ машин бэрээ явна гэдэг ахаар үгүй чи үлдэн гэл. Тэгэл найз охин маань нөгөө бас онлоороо ярьж байгаа байхгүй. За чи нэг ойролцоогоор ингээд төрчих байхаа би ингээд бэжээ гэх нөгөө цаг маг нарыг бодоод тэгсэн чинь нөгөө төсөөлсөн цагаас нь төрүүлээд төрсөн. Айгүй амархан дахиад. Тий тэгэл ерөөсөө өвдөхгүйгээр дахиад тийм ерөөсөө тий ямар гоё юм бэ? Айгүй азтай. Тэгээд нөгөө хүмүүсийн нөгөө өвдөлт мэдрэх ингээд мэдрэмж гэж бас байдаг гэдэгсэн шүү дээ. Эрчүүд эмэгтэйчүүдийг бодох юм бол өвдөлтийг илүү их мэдэрж тэсвэрлэх чадвар муу. Эмэгтэйчүүд бол нөгөө одоо өөрт ирж байгаа өвдөлтийг мэдрэх нь бас өөр. Гэхдээ яаж ч их өвдөлт ирж исэн тэсвэрлэх чадвар сайтай гэдэг аахгүй. Тэгэхээр нөгөө юу юм болов өвдөлт бага мэдэрдэг хүн юм болов. Үгүй тэгсэн чи үгүй байгаа байхгүй. Тэгсэн чи яасан бэ гэсэн чи 2 дахь охин дээрээ ингээд нэг 5-10 минут өвдөх гэж байгаа шүү дээ. Тэгэхэд миний 3 дахь төрөл таа. Тэгсэн чи би төрч чадахгүй дээ гэсэн чи эвч тэр запити зэлитэ дагаараа ингээд огт өвдөөгүй байж чад нэг жоохон тэр тэрхийн орон дээр өвдөх хэсгээ бас тэгж хэлж үзээд байгаа ба би төрч чадахгүй нэ гэд. Тэгээ дараа нь тэрийг яриад бөө энэ юм. Тэгэхээр нөгөө нэг би бас өөрийгөө яг тэгж бодсохгүй. Жоохон ингээд өвдөлт яхаар амар янгууч бас ёо амар өвдөд гэд. Тэгээ тэр нэг одоо нөгөө хуруу нэгдэлт нэг хуруу нэгдэл 2 хуруу нэгдэл төрхийн өвдөлт мэдэгдээд эхэлдэж штэ. Тэнгүүд минийх болонгууд тэгдгүүл юм байна гэж би ойлгосон ш. Тэгэл 6-7 хуруу нэгдчихэд хахад өвдөлт нь байхгүй. Яа сайхан гоё. Харин тэгэл нөгөө найз охин маань яг төрөхөд миний 10 жилийн найз охин төрж их барьж аваад гэсэн манай найз охин л дахин ёо чам шиг ингэж тэгээл чам шиг ингээл төрдөг бол төрөөлөө миний найз гээл айгу хөөрхөө. Тэгээ төрөөд нөгөө төрхийн өмнө жирэмсэн байхдаа жин мэн хэр нэмэх үү? Жин нэг 10 кг нэмэн яг бусад хүмүүсийг бодвол бас харьцангуй гайгүй тийм мис мадалдаад тий тэгээд цаанаасаа бүр заяац юм байна л да. Тэгээ тэгээ энэ болонгод манай ээжээс ирсэн билээ. Манай ээж бас ингэж өвдөхгүй төрдөг гэдэг юм байна л да. Төрөхдөө өвдөхгүй төрдөг гэд. Тим эмэгтэйчүүд байлаа ер нь ганцхан би биш юм шиг байна. Тий айгуу гой төрөхдөө ингээд нэг хөвдөд идэггүй гэ. Тэгээ манай ээж л ярьдаг юм бас яг адилхан найз нь ёо оюуна шиг ингээд нэг удаа бурхан даал төрчдөг үл өстөгөө ёо гэд. Тий тэгээ би нэг тэгэнгүүт нөгөө бас нэг юм би их баг чинтэй хөвгтө төрүүлдэг юм байлаа. Тэгээ том охин маань 2 хил 800 тэгээ дундлын охин маань 2 хил 900 2 хил 800 тэгээ манай хамгийн баг маань хүү байхгүй. Тэгээ би хүүе ядарч нэг 3 хил бүхэд төрүүлж үзчихсэн гэл. Тэгсэн чи яг хөө маань 3 хил 50 гараад тиймэрхүү. Хөө нь болохоор нөгөө хугацаанд хүү бас л нэг 39-7 хоног 3 хоног моног чөлөө нэг тэгэл гүрий жаал нэг 39-7 хоногийн бараа харчихсан л гэдэг нэг удаа. Тэгээ нөх хүүхдийн жин угаасаа баг төрдөг хүн чинь бас нөө хугацаагаа гүйцэд болохыг айгүй хичээн тэгдэг баг тийм.
40 хүрэгчийн юмсан тий 40 хүрэгчийн юмсан гэл тий. Тийм байна. Ус хийж өгөө мартаал гэсэн. Манай ивент тэтгэгчээр Экосос ажиллаж байгаа. За би сайхан усын задлаад өгье. Би бол 41 мэдээлэл болж төртэй. Харин тийм тий. Хүмүүс ч яг самны амсар нэгдэхгүй байх гэж айгүй хөрхи бичцгээдэж шүү. Би болонгод эсрэгээрээ яаж жоох. Тэг хугацаа байжхоо гэл. Тэгээ уг нэг их хөдөлгөөн хийгээд байхгүй. Тэгээ өөрөө манд биеийн онцлог юм шиг ба. За одоо усаа задлаад Экос шүлтлэг зөөлөн ус pH 8.5. Усаа ууж эрүүл амьдралынхаа хэв маягийг хадгалан авч үлдцгээе. За тэгээд айгүй сайхан төрчдөг юм байна. Тэгээ энэний дараагаар нөгөө хитэн настайдаа төрсөн гэлээ хамгийн анхных болохоор 23 таа. Анхны хүүхэд маань 23 таа төрсөн. Одоо ингээд яг анхны хүүхдээ үлгэдэж аваад тэрний өмнөхтэй бямбарагчаа ямар байсан, ээж болсны дараах тийм ялгаатай тал байгаа юу? Ялгаатай тал асар их. Тий. Одоо нөгөө би болонгод өөрөө айлын баг. Тэгээ нөгөө ээж надад бүхнээ зориулж өсгсөн. Тэг нэг тийм охин байгаа хгүй. Тэнгүү чи нөгөө юмаа хүнтэй хуваалцсан гэдгийг мэдгүй. Тэг ер нь яг нэг тэнгүү чи нэг өөрийгөө болгодог төрлийн хүн байсан байгаа хгүй. Хэдэн хүүхэдтэй айлын? 2 хүүхэдтэй айл. Дээрээ нэг л ахтай. Тэгээ ахтай учраас бас арай өөр тийм тий. Тий хүүс өөр. Тэнгүүд чи ингээд нөгөө өөрөөсөө өөр хүнд ингэж хайр зориулж болох юм байна гэдгийг бол ерөөсөө ойлгоагүйсэн бол тэрийг бол яг мэдэрсэн. Тэгээд амьдрал бол тэгэл тэр чигтээ хүүхдэр үнэцэл тогтдсон байлаа шүү дээ. Тэгээд дээрэс нь нөгөө хөө маань дөнгөж төрөл дотоод төрснөөс үүдээд нэраа шарлалт гүнзгийрээд тэгээ бид хоёр ч ингээд асар том өвдчихөж байгаа байхгүй. Тэгээ ингээ өвдөнгүүд чинь нөгөө нэг тэр тэ айлын ирэх байсан охин одоо юунд ч тийм хүчгүй тэ тийм л байсан болвол тэр хүч юусаа сарын дараа гэхэд бүр ингээд тэнгэр газар шиг хөөх би ийм одоо тэ ачааг үүрч чадхал байсан бах та гэд ингээд оронгороо иргсэн л тэ яг тэгээ хүүхэд маань асаргаатай байгаа л тэгэл имлгээ салахгүй тэ бид хоёр ер нь бол нэг тэгж байгаа тэгээ хүн маань 3 хөрөгтөхөд бурхан болсон байхгүй. Нөгөө шарлалт нь гүнзгийрсэн гэхээр яг яг ер нь бол юм бас нөгөө их нэлхас дотроо бид хоёр дутуу төрчлөөг ингүү дутуугийн тасаг шилжүүлсэн. Тэгээд дутуугийн тасаг шилжүүлэнгүүд дутуу төрсэн тасаг дотроо манай хүүхэд хамгийн том жинтэй. Нөгөө тэнцээ чинь 500 г, 600 г, 700 г хүүхдийг би яг харж байгаа байхгүй. Хөөх тэднэрээ чи айж зүгээрстэй сүлэг том ааврах тийм ч хөрөхгүй штэ. Бүр амар жоохон. Тий тэг хоёр хилтэй хөвчл юм байгаа. Тэр 700 гэхээр одоо тий амар асар жижиг хөрхий. Тийм тэнгүүч тэрний хажуу том тэнгүүд манайх яг хөө тэнцээ би бол одоо анхны хүүхдэл үлгэдэж авч байгаа хүн шүү дээ. Гэтэл тэнцээ одоо юу гэдэг имлэгийн ажилчид бол нэг ердийн байдлаар энд бол одоо тэ өдөрт 10-20-ороо төрдөг гэдэг ингээд нэг манайхан нэг жоохон энэ дээр бас ууг нь тэ гой сургалтаар ахиулаад өгвөл зүгээр тэ эдгээр бидний хувьд анхных байхгүй юу. Бид нэр анх удаага өвдөж байгаа байхгүй тий. Бид нэр анх удаага төрж байгаа байхгүй. Гэтэл тэр хүмүүс ердийн байдлаар хийж байгаа ажлаа ингээд тэдний хувьд ингээд дадал байж болох ч гэсэн хүн болгоныгоо үнцэнтэй гэж үзээсэй гэж бол яг нэг үйлхэд бол хүсдэг одоо энэ төрхтөр ажиллаж байгаа гэж. Энэгээрээ юу хэлэх гээд байна вэхээр яг намайг тэгэл төрөхөд за миний охин дутуу төрсөн шүү. Дутуу төрсөн хүүхдийн эрсдэл юм шүү. Няран шарлалт гэж юм байдаг шүү гэд ингээд хүн болгондоо ийм чиглэл өгсөн байсан болов гэж би боддог байхгүй. Яг ингээд би ч тэрийгэ мэдсэнгүү залуу эцгийг дутуу төрөлт гэдгээ ч ойлгосонгүй миний хоёр ээж ч гэсэн хэлэхдээ анх удаага одоо тий энэ амьдралд нь ачцэн одоо тий бэрмэрээс нь ингээд дутуу хүүхэд төрүүлээд анх удаага л бас харж байгаа байхгүй тэд нар ч бас мэдэхгүй байгаа байхгүй тэгээ ингээд хүүхэд унтаад ангууд бид нар би бол одоо жишээ нь ирүүлэн л гэж бодсон тэнгууд нөгөө дутуу төрүүлсэн хүүхэд жоохон унтааралтаасаа үүдэн тэр нэраа шарлалт гэдэг зүйл гүнзгийрээд тийм тэр чинь нөгөө хүүхдийг саачлалтай болгодог айгүй том зүйл байгаа байхгүй юу. Тэгээд тэрэн дээр үзлэг одоо жишээлбэл үрхийн имлэг 7 хоног дотроо орж ирж хянах хэрэгтэй байсан чинь
амралтаа авах гэд мартцсан гэж жишээлбэл тий. Тэгээ үнэхээр хүүхэд яг биеийн муудаал ингээл амнаас нь одоо ингээл хүйсмэс гарах үед л бид нар мэдчихэж байгаа байхгүй хүүхэд өвдсөн юм шүү гэд. Түүнээс яг үнийг хэлэхэд бол мдээгүй хүрхий тэрийг ингээд нөгөө юу яагаад байгааг нь тэгэл тэр нөгөө намайг төрөх 11 12 онд бол нэгт Facebook энтри орчин арай шин одооныхон шиг гоё ингээл асуулт асуугаал асуудлаа шийддэг юм хүн бол байхгүйсэн яг үнийг хэлэхэд. Тэгээ ингээд асууч хүн байхгүй юу ч мэдгүй тэгж явж байгаад бол яг үнийг хэлэхэд ингээ хариуцлага алдаад эрүүл төрсөн хүүхдээ бид нар няран шарлалтаар өвдөлдсөн байхгүй. Няран шарлалт бол асар хор уршигтай. Одоо гэтээ ээжүүд аягүй сайн мэддэг болцсон нөө. Facebook-ийн сошиал орчны хүрээнд би ч гэсэн чадлаараа групп дээр бичтгэл төрлийн ээж байсан. Няран шарлалт ингэдэж шүү, тэгдэж шүү, ингэдэг гэд. Тэгээ яг хөө Солонгос улс жишээлбэл тухайн үед бол сонсож байхад няран шарлалтаар хизээч хүүхдийг саачлалтаа болгодоггүй. Тэ яагаад гэвэл няран шарлалт гэдэг бол эрүүл төрсөн хүүхд төр ингээд тэр нэг юуны няран шарлалтын аппарат эдэн штэ шарлалтыг буулгах тэрийгэ төрөх эмнэлгүүдэд маш хүртэмжтэйгээр тавиад өгсөн. Гэтэл манай дээр тэр нь байхгүй байгаад одоо тэрийгэ онцлоод яах вэ гэнтэй ингээд алдаад тэгээ тэр бол айгүй харамсалтай. Одоо тэгээд энэний төлөө ингээд гой сайн дурын үйл ажиллагаанууд хийгээд өрх мөрхийн эмнэлэг дээгүр няран шарлалтын аппарат энэ дээр айгүй ихтэй болцсон мэлээ. Намайг яг тэр үед байж хахад тэгэл их нялхас дээр няран шарлалтын аппарат хүртэл цөөхөн. Тийм. Тэг нөгөө нэг няран шарлалт гэдэг чинь хүндэрхээрээ шууд нөгөө хүүхдийн тархинд очиж тархийг гэмтээдэг гэж би ойлгосон. Тийм ингээл ерөөсөө юунаас ахуулаад дотор эргэтнүүдээс ахуулаад гэмтээж байгаа хамгийн сүүлд нь тэгэл тархинд бас гэмтээждэг байгаа байхгүй. Тэнгүүд эрүүл сарвал төрсөн хүүхдийг бид нар ингээд тэг хариуцлагагүй гэсэн болоод тэр бол айгүй харамсалтай. Төрхийн хүндрэл биш шүү дээ тий ямар нэгэн байдлаар. Тархины саажилт гэдэг маань ерөнхийдөө дөрвөн хүчний саажилтыг хэлж байгаа ш. Толгоогоо даахгүй тий одоо хүлд орохгүй ингээл яг л өсгийн хувьд өсөлтөн ч гэсэн ер нь юу гэдэг юм бэлээ. Зогсолттой ингээл хэл ярианы хувьд ч зогсолттой. Тий хилдмэлд ороогүй шүү дээ миний үчин тий. Тэгээ гол нь нөгөө нэг тархинд гэмтэх явцдаа аюу их нөгөө нэг юу яадаг гэсэн. Одоо ер нь бол яагаад бурхан болсон бэглэр нөгөө амьсгалаа төгжиж уйлдаг байсан. Удаан уйлдаг байсан. Тэгээд тэрүүгээрээ одоо нөгөө хөхрөөд ингээд бүр ингээд тий. Тэгээд нөгөө тэрнээсээ болоод хүндрэл өгөөд яасан юм тий. Тэгээ ер нь бол хэсэгтээ би тойрвол имлгээс ерөөсөө салдаг байсан. Яг л имлгийн хяналтанд ямарваа нэг нөгөө нэг тусгай хэрэгцээд хүүхдтэй гэр бүлүүд чинь бол мөнхийн л ингээл нөгөө 90 очин л байт юм билээ шүү дээ. Тэгээд энэний дараачаар 2 охин нэг хүү. Тий. Энэ гурав маань болохоор одоо бол ээж бол илүү туршлагачсан. Тий, туршлагачсан. Тийм тэгэл гэтээ ер нь манай хүмүүс жоохон шарлах гэдэг юм бэлээ. Тэр бас онцлог юм шиг үлээ. Тэгээл охин бас шарлалт явагдсан. Гэтээ бид нөгөө нэг одоо арга хэмжээг авч сурсан шүү дээ. Яг хүүгийн дараах. Тий хүүгийн дараах имлэг дээр нь ирж аппаратанд орж шарлалтыг болгосон. Ерөөсөө 2 охин хоёулаа адилхан дандаа аппаратанд орж шарлалтыг болгож байсан. Тэгээ тэр нөгөө шарлалт чинь тоотой байдаг байхгүй. Тэр тооноос ихсгэж болохгүй. Аавыг нь тэгээд ээж мөмөг хөхүүлээд ахаар шарлалт өөрөө органикаараа буудаг гэдэг байгаа ш. Гэтэл манай хүмүүс чинь ингээд шарлалт нь өсөд идэм билээ. Тэгэл би дандаа аппаратанд оруулж иж шарлалтыг болгочихсон. Ийм үү. Одоо би нэг юм сонсч байсан нөгөө эхийн хөхний сүүний шарлалт гэж байдаг. Тий. Тэр нь байсан юм биш. Үгүй тэр нь биш байсан. Тэрийг нь олонгууд нөгөө шинжилгээгээр тогтоочдаг. Тийм тэр бол биш байсан. Тэгээ тэр бас л онцлог байдсан болов гэж би бодсон. Манай хүмүүс бол ер нь бол шарлалт явагддаг төрлийн үе юм байна. Тэгээ тэр шарлалтыг нь бол яг болгосон. Тэгэхээр бас үзэж байгаа анхлан төрөгч ч юм уу одоо ээжүүд нөгөө хүүхдэд тээж аяажууд байгаа юм л те. Шарлалт гэдэг зүйл бас юм нөгөө нэг амь насанд хүрэх хүртэл юм аюултай. Тэгээ үүнээс нөгөө нэг гидсэн байхад нь сэргийлхий гэх юм бол миний хувьд л нөгөө хоормог уудаг байсан. Тэгдэг байсан. Тий, хоормгийг бас уугаа. Тэгсэн ч гэсэн мэдээ шарлалттай төрнө. Хэвийн шарлалт бол 10 хоног дотроо буух хэрэгтэй. Тий, буух хэрэгтэй. Тий. Тэгэхээр чи одоо бид нар том охиноо чинь 14 хоног манаг хүрсэн баха. Тэгэл тэр чин тэгэл югсэг үгээр нэг тийм цаанаасаа тий цаанаасаа ер нь нэг надаас төрсөн хүүхэд бол тийм нэг шарлалтай л байгаад байдаг юм гэж ойлгосон. Тийм байна тий. Тэгэхээр яг нөгөө нэг
дараачих дээрээс шаарлалт гэхээр бол ингээл үнэхээр их аймаг. Тийм. Насны хувьд болохоор хэд хэдэн насны зөрүүтэй юм бэ хүүхдүүд нь? 11 он төржөө тэгээ хүү бурхан болоход бол ар дээр нь бас шууд төрч чаддгүй юм байлаа. Зориг хүрхгүй. Тэгээ яах вэ гэл ажиллаа явж аваал ингээл тэгж жагаад 16 он тохинтой болсон. Тийм тэгээ 5 жилийн дараа анхны охин төрөөд. Тэгэнгүүтээ 2 жилийн дараа 2 дахь охин төрөөд. Тэгээд 2 баг маань 1 насны зөрүүтэй. Айгу тийм яг 2 ихэр шиг л одоо. Яг 1 нас 1 сарын зөрүүтэй. Тийм. Тэгээ юу нэг юм зүйл асуух гэдэг тэрний юу вэ гэхлээр одоо ингээд нас бас залуу байсан яг энэ үеийг сэтгэл зүйн хувьд юу н яаж давж гарсан бэ? Нөхрийн хувьд ч тэр өөрийнхөө хувьд ч тэр мэдээж эн чинь нөгөө маш аимшигтай ингээл зүйл ингээл болоод ингээл юу ч ойлгохгүй болоод өнгөрчихж байгаа шүү дээ. Тий. Тэр ачаа бол хизээч алга болохгүй юм шиг байна. Байнгын байна. Адаглал одоо тий байсан бол гэдэг нэг насыг бодохоор одоо байвал бас айгүй том болчихж байгаа байхгүй юу? Тэгээ тэрний ард дээр байсан бол гэж бодох бас нэг юм байна. Дээрэс нь эрүүл байсан бол гэдэг категори заавал дагалдаж явж байдаг тий. Тэгээ яг зүгээр боддогш яана энэ эрүүл хүүхдээ алдсан ийж бол ямар амир бол би ч одоо нэг бас нэг өвчтөө хүүхэд ингээ бурхан болгосон учраас өнөөдөр ингээд арай толгой тий за одоо тэ нэг хүү ингээд байсан бол гэл яг янз бүрээр л бодно л та гэхдээ дандаа ингэж боддог тэр ачаа бол мөнхөд байна. Тэгэхээр ер нь бол хорвоогийн хамгийн том зовлон түүний зовлон бол үрээ алдах юм билээ шүү дээ. Ер нь бол тэр бол энэ мөнхөд дагалдаж явдаг. Яг уу нэг талдаа бол нөгөө залуу байсан болоо тэр мө жоох ингээд хаалттай сэдв болчт юм байла. Нуугдмал ингээд нэг зовнол нэг сүрхий яриг гэхлээр яаж ярих юу олохгүй тий. Мартахгүй. Тэр бол мартахгүй тийм үгүй тэгээд давж гарсан хүчин зүйл гэх юм бол одоо энэ нөгөө дүүрэн эрдэм миний байгуулсан энэ хүүдээ зориулсан за хүүгийнхаа биеийг авч үлдэж чадаагүй юм чинь нэрийг нь мөнхлий дог гэдэг ингээд үнэт зүйл оршоод тэгээ би ч одоо яг цагаа тулахаар 3 хүүхэд төрүүлсэн юм шиг хэрнээ нөгөө л дүүрэн эрдэм маань л болчул гэдэг ингээд нэг том хүүхэдтэй одоо энэ миний сургууль чинь миний хүүхдээс ялгааг болчихж байгаа байхгүй яг нөгөө хүүдээ зориулж хийж байгаа болохоор ингээд нэг нэрийг нь мөнхөлж юмсан. Дүүрэн эрдэм гэдэг нэртэй хүү байсан юм байна. Тэгээ дүүрэн эрдэм гэж хүү байгаа. Тэгээ дүүрэн эрдэм гэж үсгээ. Тэгээ яг дүүрэн эрдмийг анх байгуулахдаа хүүгээ байхад байгуулж ирсэн юм бас. Би өөрөө нөө боловсрол сургалтын байгуулгын хүн байсан учраас за хүүдээ зориулаад гээд яг хүүгээ байхад нь байгуулсан. Тэгээд хүү бурхан болчингууд чи ингээ өөртөө зориулаад нэрийг өгчихсэн ингээд байгууллага үйл ажиллагаанд зогсон байхаар чинь дахиад нэг гэмтээ юм шиг мэдрэмж төрөөд идэм билээ. Тэгээд зоригтой улсын сургуулийн багшийнхаа ажлыг хүлээлгэж өгөөл за ерөөсөө энэ дүүрэн эрдэм хүүхэд хөгжлийн төвийг одоо үйл ажиллагааг нь гоё явуулъя гэл тэгэл анх гэрийнхээ нэг өрөөнд сургалт аваад тий 6 хүүхдээс эхэлжсэн сургалтын төв маань өнөөдөр ингээд сургууль болчихно гэж бол яг тухайн үед үнэхээр бодоагүй. Тэгээ энэ бол бас нэг их гоё шагнал нэг хүүхэд маань өнөөдөр дүүрэн эрдмээр огуулсан 100 хүүхэд тэгээ ийм том олон хүүхдтэй лалцсан байна да нэм мэдсэн чи тий. Одоо тэгээ нөгөө энэ болгонд бас мэдээж ээж хамгийн их шанал зовж байгааг энэ дээр хажуугаар нь аав гэдэг хүн бас л эмтрээд нураад ингээ явж байгаа те. Тэгэхээр энэ тал дээр яг тэр үед гэр бүлийн харилцаан дээр ч юм уу ямар нэг юм асуудал байсан уу тэр зүйлүүдийг яаж даван тулсан бэ? Би бол ингэдэг байсан. Одоо нөгөө энэ үит нь хань болж хамсан да гэл те түүнээс одоо хамтдаа одоо нэг дэм болох хэвээр ядаж ингээд хань те түшигтэй байгаад би энийг аль тулаад байгаа байхгүй те тэгэхээр чи бид орж хүүгийн ар дээр хүүг байхад бол одоо ингээд хоёлаа ч хүүгийн имжлэгнээс болж муудаж байгаа штэ. Тэг болдог үлээстэй салвал одоо салаад ингээ зүгээр болдог бол хамаалагаа. Тэгэхээр чи зүгээр болохгүй ш. Ер нь бол өвчтэй хүүхдэд айл бол аав ээж хоёр бол ер нь л муудаж байгаа. Би бол тэр яг мэдэж нөө хүүхдийн имжлэгнээс болоод энэ айл муудахыг тэр их үдэ те. Тэнгүүл тэр үчи бол яг тийм процесс бол явдаг гэсэн. Яах юм бол ингээл гэл гэтэл нөгөө хүүхэд бурхан болоод өнгөрчих чинь бүр эсрэгээрээ за яаж бие биенээ түшгөө яаж хань болох вэ орхиод явахгүй юм бэлээ ер нь бол зүгээр те за одоо бид хоёрыг холбох хүүхэд байхгүй юм чинь
одоо ингээд салъя гэдэг бодол бол ерөөсөө орж ирэхгүй байгаа байхгүй. Яаж энийг одоо хамтдаа туулах уу гэд тэгээ хоёулаа бол өстой төлөвлөж байгаад бол охинтой болцоосон. Тэгээ нэг 2 жил 3 жил орчим бол хүүхдэггүй байж байгаа л. Энэ бүхний дараа нөгөө ээжийн тээх үед ч тэр төрөх үед ч тэр төрсний дараах үед ч тэр нөгөө айдас маш их байсан баха. Амар айдастай байсан. Тэр бол үгээр хэлхий аргагүй айдастай байсан. Тэгэл бас 3 жил явсан баг. Ер нь бол тэгээд за одоо яах бол гэл те. Ямар сандаа нөгөө хүүсэн солигдоод ирэхээр бас эхлээд бас баярлдсан байлаа ш. Нөгөө дахиад хүүтэй болоод тэгээд ингээд за одоо охин хэмжээ. Тэгээ яг хуу тухайн үед ингээд нөгөө бид нар би ингээл би муутай ялгаахгүй нөгөө эмнэлгээс салдгүйсэн гэсэн шүү дээ. Тэнгүүд их сони юм байдаг юм бэлээ. Энэ яраа хүүхдүүд дээр ингээд ямар нэгэн өвчин зовлон ингээд сэхэнд байж байгаа хүүхдүүд хүүхдүүд амар амьдрах чадвар өндөртэй. Ямыг туулаад гараад ирдэг. Хүүхэд ингээд өвтгөр айгүй амархан ингээд жоохон муудаад идэг гэд. Тэгээ тэрийг бид нэр ингээд нөгөө ээжүүд тулсан янз янз юмэрэж тэнгүүд би ч хадаглал охин гингүү чинь тэр тим юм хүртэл бодож тэгээ өрөвдмөр байгаа сте тий. Тий өвдөл арга хүүхэд нь гараад ирэндээ тэгж бодож байсан. Тий. Тэгээ одоо бас хөөрхөн ар дээр 3 хүүхдийн аав ээж болцсон тий. Тэгэхээр бас хүүхдийн одоо нөгөө хүүхдийн дээр хөөрхөн байгаа байдлууд хүүхд бас нөгөө хүүхдээр бас ингэж илгээ ингэж арай дэвтэйг те тэд нар бас нөлөөлсөн байх хүүхдүүд ээжигээ бас илүү нэг тайвшруулж те байхгүй орон зайг ингээ хэдий нөхөж чадахгүй ч гэсэн хүүхдүүд байгаа учраас арай илүү юм тэгэл яах вэ тийм тэгэл байгаль юм шиг амьдрдаг л да. Ер нь бол яг бодглохоор бол одоо нөгөө өөрийнх нь нэрээр нэрлж гисэн тэг үйл ажиллагаа явж байгаа юм байдаг. Тэгэхээр заримдаа бол яг ингээ бүр дэргэд байгаа юм шиг байдлаар амьдрдсан болов гэж боддөг штэ. Тэгээд хаа нэг ингээл годомжинд алхахлаар чинь бодогдно. Сайхан чимээгүй лалаа юм. Тэгээ за нөгөө кино мэнэ үзэл тэгээд бүр яг ингээ ярьсан чинь нөгөө ер нь ингээл хүний амьдрал амар олон зүйлийг юу яадаг давч тоолдог байгаад байгаа байхгүй. Ингээд хэлэхгүйгээр ингээ айгүй олон зүйл амьдрал дээр болж идэг. Гэхдээ нөгөө бидний нүдэнд харагдах зүйлүүд нь ингээд гой сайхан боловч ард нь нөгөө хин юу туулаад явж байгааг нь хин ч мэдэхгүй тийм зүйлүүд маш их байдаг. Одоо тэгээ хүүхдүүд нь бол сургуульд орсон тий. Одоо манай охин 3 дугаар анги, том охин 3 дугаар анги. Тэгээд бага охин маань энэ жил 1 дугаар ангид орсон. Тэгээд дараа жил 1 дугаар ангид орох хөө чинь. Тэгэл одоо тэгэхээр нөгөө ээжийн хувьд бол илүү хариуцлагатай бай те. Илүү ингээд боловсрал ч юм уу за эрүүл мэндч гэдэг юм уу тэр тал дээр нь илүү ингээд хариуцлагатай байя гэж боддог байх. Тэгэхээр яг энэ тал дээр одоо яг таны зүгээс баримталж байгаа ч юм уу тийм юм юу байгаа вэ? Яг үнэн боловсрал гэдэг зүйл маань олонгод одоо баг хин хөвлөд байхаас ахуулаад ээжээр дамжуулаад олгогдчихэв. Тэр нь эрүүл амьдралын хэв маяг хүүхдээ хооллохоос өсвөлээ те 6 сартаагаас нь хоолнд оруулаад 1-2 настайд нь ундаа өгөөл эсвэл чихэр амттангаар хооллоод иж болохгүй байхгүй. Тэр чинь тэгээ эрүүл мэндийн боловсрал алдагдчихэв гэсэн үг шүү дээ. Тэгээ манай хүүхдүүд бол харьцангуй одоо би өөрөө чадаа ядан хичээдэг. Дээрээс нь эрүүл хэм маягтай өсөж байгаа болов гэж боддгийн штэ тий. Айгуу хөөрхөн нээлттэй, чөлөөтэй. Тэгээ би бол яг хүүхдээ өсөхдөө ийм бодлого баримтдaltaгийн насандаа тохирсон мэдлэгийг олж авах хэвээр. Тий хитээц их мэдлэгийг бас одоо өгөхгүй нэмэргүй. Яг насанд нь тохирсон мэдлэгээ олж аваад заад тулгарах шалтгаан байдгийн бол тууллаад тэрийгэ даван гарах нь хүүхдийн хүч гэж боддог. Өөрийгөө ажиглахаар би өөрөө нөгөө сингл мамын хүүхэд. Тий, тэр айгу бас миний амьдралд нөлөөлдөг юм байна. Тэр нь юу вэ гэхээр нөгөө ямар нэгэн асуудал бэрхшээл тулгарвал
нөгөө ээжигээ харсан ч нөгөө өөрөө даваад тулаад гарчдаг. Асуудлыг өөрөө шийдвэрлэдэг. Тэгэл нэг юм нэг жоохон паверлэг тий хүчтэй ингээ байх гэдэг. Тэнгүүд одоо ингээ би хүүхдүүдэд анзаарангуйч ингээ аав ээжийн харин зэрэг өсөж байгаа болохоор заримдаа би өмнөөс нь хараад татаархдаг байхгүй. Вау ямар гоё юм тий. Ийм байх байсан юм байна да гэл. Тэнгүүч нь ер нь бол одоо ээж аав бид нар хүүхдээ өсгөж харахтаа ер нь таны л хувилбар тэмдэсэж байгаа байхгүй юу? Таны л хувилбар тэмдэсэж байгаа. Тэрийг сайн хувилбар байлгамаар байна уу? Эсвэл дордуулмаар байна уу гэдэг зүйл ч. Тэгэхээр аав ээж бид нар хүүхдээ өсгөхдөө өөр дээрээ ажиллах хэрэгтэй байна гэж бодсон. Ерөөсөө биднээс суралцд юм байна. Би жишээлбэл ингээ харилцааны хүн юмыг ингэж ойлгуулдаг, тайлбарладаг ингээд ийм хүн байгаа байхгүй. Тэгсэн чинь манай том охин яг тийм юм байна. Ингээ юмны эвдүг аюу амархан олон. Тэгээ би ингэж нөгөө хоол унд хийхдээ сайн. Тэнгүүд манай охин чи ээжээ та байж үл би хоол хийчихье гэл ингээ хоол хийх сонирхолтой ингээд гэтээ энэ ч тэр чи аавын өгдөл орж ирэх л бахал та. Тэгээд би одоо жишээлбэл ингээд өөрийн гэсэн зоригтой, мөрөөдөлтэй, өөрийн гэсэн майндтай байгаад байвал охин бас дагаал тийм болох юм байна. Одоо тэ аав ээж хоёр гоё ингээд ном уншаал, ийм ингээд өөрсдийнхөө дуртай амиг хийдэг үйл тэр охин ч гэл дуртай ямаас санал болгоод өөрөө яваад идэг юм байна. Тэгэхээр аав ээжүүд маань хүүхдээрээ бид нар ч бол одоо ер нь хүүхд рүүгээ фокуслаад байна. Тэгэхээр өөрийг нэг хүндлэнгөөс харчаасаа тэ өөрөө та гадуур явахтаа адаглал дүрм журмаар явж гэнэ үү хүмүүстэй хэрэлдэж муудалцаад байна уу те шудраг биш байна уу гэл тэнгуү тэр чинь таны хүүхэд үлгэрлээ л аавна. Одоо би зүгээр би одоо ингээд өөрийгөө харахаар манай ээж чинь айгүй тийм хүнд тусархуу цагаан цайлган тэгээд хүний юмыг яг өхөлж өстэй бол өхөлж өстэй гэж ингэж л хандчихсан. Тэр нь над дээр ингээд ирцэн байгаа байхгүй юу. Яг ингээд өөрөө л юм болгочих. Тэгээ яг нэг үнэн ч шудраг гэ тий. Тэгэхээр нөгөө алим нөгөө алдарт үг тий. Алим модноос хоол ундгүн байлээ гэ. Тэгэхээр та өөрөө ямар хүүхдтэй болмоор байгаа, ямар боловсралтай хүүхдтэй болмоор байгаа. Өөрийгөө тэгвэл нэг хүндлэнгөөс харчаараа аав ээжүүдээ тий. Хүүхэд өсөж байгаа бол аав та ээжэд яаж тусалж байгаа, ээжийг яаж харилж байгаа. Ер нь тэнтэй энэ тэнцвэл байна гэсэн үг. Ер нь тиймэрхүү л нэг сайжруулсан хувилбар гарч ирэх юм байна ш тэ. Тэр утгаараа жоохон хичээж байгаа. Тэгээ одоо жишээ нь би заримдаа хичээдэг бүр хүчээр гаргадаг зүйл маань гэвэл өглөө босоход гэрний гой цэвэрхэн байгаасаа гэд үхэн хатан 1-2 цаг хүртэл ээж нь гэрээ цэвэрлдэг шүү. Хизээ нэг цагт үүсэх байгаа. Тий 3 жоохон ч бол гэрээг бол аюу амархан буулгана. Тэгээ яг тэр нөө буулгаж явах процесс нь өдөржингөө өөр ажиллаж байгаа. Би яг тэр үед нь бол янзалдаггүй. Яг унтсных нь нар дээр би үхэн хатан 1 цагт ингээл тоос суруулагчны чимээ гаргаал те гэрээ цэвэрлээл. За өглөө босоход нь гой цэвэрхэн гэрт ядаж босоосаа гээл те тэр чинь тэгээд том болвол өөрсдийнх нь амьдралын хэм маягт нэг цэвэрхэн байх гэдэг юмыг тэгээд эрүүл хоол сонгуул ядаж хүүхд маань хотоодондоо эрүүл хоол хий гэж бодно ч гэдэг ч юм уу те ингээд иймэрхүү байдлаар хариуцлагыг өөртөө оноогоол хичээгээл байж энэ да. Тэгээ бас нэг сонирхолтой зүйл нь юу вэ гэхлээр нөгөө эцэг эхчүүд нөгөө хүүхдийнхээ хажууд ингэхгүй тий хүүхдийн хажууд ингэж болохгүй гэсэн тодорхой нэг юмнууд байдаг штэ. Одоо нөгөө хүүхдийн сэтгэл зүйч зүртэл тэрийг за хүүхдийн хажууд ийм юм аран шин ч юм уу ийм үйлдэлүүдийг гаргаж болохгүй тэр нь ингээд өсвөр наснд нь явандаа ингээ юу болж үлддэг одоо асуудал болж үлддэг гэд тэр тал дээр яг үнэн штэ. Хүүхдийнхээ хажууд нөхөртөөгөө тий ингээд ер нь яг л нөгөө төрний хэлдэг би одоо нөхөртөөгөө хэрхэн харилцаж байсан тэр нь буцаагаад миний хүүхдүүд нөхөртөөгөө тий ирээдүйд тэгж харилцах юм байна аав гэх юм байна. Тэгэхээр хүүхдийн хажууд хийж болохгүй зүйлс гэдэг одоо хоорондоо хит өндөрт маргалдаж болохгүй тий гэтээ би бол хүүхдэд загнадаг. Яагаад загнадаг вэ гэхээр надад огт загнуулахгүй байж байгаад нийгмийн харилцаанд ороод магадгүй даргаасаа тий дарахтай юм чи ажлын байранд ороод дарахтай ч болж болно шүү дээ. Эсвэл хүнээс тааламжгүйг сонсож болно шүү дээ. Зөрчилдөө үүсэж болно. Тэрийг анх ингээд огт ийм бас нөгөө шилэн өндөг шиг орчинд байлгана гэдэг бол дэмийх гэж би боддгийг. Миний л бодол шүү. Тэг хүмүүс бас ингээ хит ингээд хайрцаглаад байгаа юм болов уу гэж бодоо. Тэгэхээр би бол ээжээс уур гарч болдгийм байна. Аав хүнч бас ингээд нэг хаяад эсрэхээр ууралж болдгийм байна. Энэ бол нөгөө амьдралын эрүүл хэм маяг гэдэг утгаараа бол тэндээс нэг тэгж юу яагаад байдаггүй.
одоо нөгөө нэг бүр огт хориотой гэж байж болдгоо. Одоо жишээ нь манай том банд ингэж хэлсэн байхгүй, том банд гингүүд би чинь 6 настай хүүхдийн хойд ээж болоод нөхөртөөгөө суужлаа штэ. Бүр анх уу? Тий анх. Тий нэр тэрэн дээр нэг юм хэлэх юм бол ингэжсэн. 6 настай хүүхдийн хойд ээж болоод сууж хахад манай хатам ээж юу гэж хэлжсэн бэ гэхээр одоо нөгөө нэг ээж гэдэг хариуцлагыг надаас нэг хийн штэ. Тэнгүүд би болонгод нөгөө 22 та охин ягаж 6 настай хүүхд чинь надад амар том санагдчихсан байхгүй юу. За би сайн ихч байх гэж л хичээе. Би ээж үл байж чадахгүй гэ. Би ч бас нөгөө юмыг айгу шилгэх хоёрны бас бодож байгаа юм а шууд хэлждэг төрлөө. Би яг тэгж хэлээд ээж болж байсан байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө түрүү та асуужсэн ээж болоод юу өөрчлөгдсөн бэ гэд. Тэгсэн чинь би ээж болоод өнөөдөр би бол одоо ингээд 21 настай хүүхдийн ээж болсон гэж хэлж болж чадна. Яагаад тэгэхээр яг ээжийн сэтгэл зүгээр нөгөө хүүхдэд би хайрладаг болчихж байгаа байхгүй юу. Өмнө нь бол би хүүхэд төрүүлэг байхад ихчийн хайраар харж байсан биш. Одоо бол би нөгөө санаа зовносоо ээжийн хайраар хайрладаг болчихж байгаа байхгүй юу. Тэгээ одоо буцаад хөрвүүлэхэд манай том банд ингэдэг байхгүй юу. Та хоёр ингээд надаа айгүй гоё ингээд чөлөөтэй боломжийг олгосон байна. Одоо яг өсвөр наснд тий найзуудтайгаа нийлэхэд нь 20 царай байхгүй өөрийгөө илэрхийлээ. Тэгээ найз нөхдөөгөө найзлахад нь энэ айгүй зүв байсан юм байна. Одоо би юу ажиглаж гин үгээр манай найзуудаас ингээд аав ээж нь хит хорцсон тий ийм хүүхдүүд буцаагаад яг их сургуульд ороод ирэхээр хүл алдаад байна уу гэж би харж гин гэж байгаа байхгүй. Энэ юу гэсэн үг гэхээр нөгөө нэг хитрхи цагтахыг л яриад байгаа. Бид нэр өсвөр үеиндээ янз янзын юмыг л бас туулна. Тэрийг манай ээж аавд маань одоо магадгүй яна энийг одоо хэлж болох юм уу те өсвөр насны хүүхэд магадгүй тамиг татчихлаа гэж бодъё. Энэ маань шохорглын төдийд хүүхдүүд маань давн тулжиж болно шүү дээ. Энэ үед нь зөв чиглэл өгөх, найзуудтайгаа дөргöd одоо юу ч хийж магадгүй те. Энэ үед бид нэр зөв хүмүүжлийг зөв аргаар олох хэрэгтэй байлаа. Түүнээс бүр ингэж 20-д цагдаад 10 жилийн тулуулчаа дараа нь тэр тесэрч гарчаана гэж бол манай банд бол яг хэлээд байгаа байхгүй. Тэгэл манай нөхрийн бас нөгөө хүүхэд хүмүүжлийн арга надад таалагдаад байгаа. Юу вэ гэхээр 6 7 8 дугаар ангиас нь ахуулаад яг өөрийнх нь сонирхлоор өөрөөр нь зориг тавиулаад өөрөөр нь ингээд явуулсан. 6 хүртэл нь бол үзэлцдэг байсан. Яг ингээл тооны хичээлийн хийлгэн гэж сүүлдээ манай том банд гэж байгаа байхгүй. Би ямар уралдааны морив гэ тэр үед айгу олимпиадад их ордог байсан. Одоо бол олимпиад бол нэг их болохоо болцсон. Тэгээ нөө тооч өгөхөд би ямар уралдааны морь одоо би ийм олимпиадад бэлтмээргүй байна гэд. За чи яг тоогоо хий гэрийн даалгавраа хийгээл тэгэл нөгөө шинэ нэрийн сургуулийн сонгон шалгуулалтанд бэлтэж гэн гэл яг нөгөө хүүхдээ бүтэн нэг жил 5 дахь ангид багт нь ачаал өгөөл давталханд хамруулдаг ч юм уу те. Тэгээд 6-аас нь ахуулаад за чи С-гээ аавна уу Д-гээ аавна уу өөрөө л мэд. Чи өөрөө л мэд. Одоо чи өөрөө мэд гэл. Тэгээ мэрэгжил сонголтын хүртэл өөрөөр нь те хідэн ч удаа манай хүн мэрэгжлээ солиод байгаа бүү мэд. Тэгээ тэн дээр нь яг өөрөөр нь шийдвэр гаргуулад өөрөөр нь бүх юм хийгээд өнөөдөр бол айгүй амжилттай. Тий. Юу тэг шинэ эрэндээ орч чадсан уу? Орлоо яг орсон тий. Шинэ эрнүүгийнхээ сонгон шалгуулалтанд ороод шинэ нэрнгээ тэгэнгүүт л одоо шууд нөгөө боловсролын салбарын хүн ингээд өөдөөс хараа сууж байгаа надад л айгүй тийм олзуур хоштой хэрэг болоод байгаа аахгүй яагаад гэвэл энд үзэж байгаа ээжүүд ч гэсэн яг энэ асуултуудыг асуухыг бас хүсэж байгаа байх. Тэгэхээр ямар ч байсан хамгийн түрүүнд нөгөө дүүрэн эрдэм гэдэг сургуулийн хүүдээ зориулж анх байгуулсан юм байна те. Одоо 3 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулаад явж байгаа. Яг чиглэл нь болонгууд манайх дүүрэн боловсрал гэж хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ нь юу хэлээд байгаа юм бэ гэхээр сүүлийн жилүүдэд юу гэж яригдсан бэ гэхээр бид нар өнгөрсөн 10 жил, өнгөрсөн 20 жил шинжлэх ухаанч хүүхэдтэй болчвол болох гээд байна гэж бодсон юм байна. Тэр нь юу вэ гэхээр нэг математикч, нэг хиймч те ийм хүүхдүүд төрүүлээд байсан чинь яг энэ хүүхд маань эцсийн мөчөд амьдрал дээр боловсралтай юм уу, боловсралгүй юм уу гэдэг зүйл ажиглагдж байна. Тэр нь юу вэ гэхээр сэтгэл зүйн эрүүл мэнд нуундсан, өөрийн гэсэн хобби, спорт байхгүй. Тэгсэн ирнэ айгүй мундаг математикчтэй, айгүй мундаг нийгмийн шинжлэх ухаанаар хичээлцээ. Энэ бол Америк улсын кейс шүү. Нөгөө нэг тэ даавналал буу шидэн болоод тийм зөндөө кейсүүд гарлаа штэ. Ингээд энэ маань юунаас болоод алдагдсан бэ гэхээр бид нэр хүүхдүүдтэй нийтээр нь бүтэн боловсрал ерөөсөө олгоогүй юм байна штэ.
бүтэн боловсрал гэдэгт юу орж байгаа юм гэхээр сая хэлсэн тэр академик мэдлэгээс гадна нийгмийн харилцаа, сэтгэл зүйн боловсрал, урлагийн боловсрал, бие бэлтрийн боловсрал те энэ бүхэн ч зохицоороо байж хүн боловсралтай юм байна гэж байгаа байхгүй те. Тэгэхээр нөгөө нэг түрүүний хэлдэг бидний 10 жилийн өмнө байсан математикийн гүнзгийрүүлсэн сургуультай сургууль, англи хэлний гүнзгийрүүлсэн сургуультай сургууль, физикийн гүнзгийрүүлсэн сургуультай сургууль гэх нь бол одоо болохгүй байна гэдэг зүйлийг хэлээд байна уу гэж би бодоод ааш. Тэгээ яагаад энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон гэхээр би нөгөө түрүү хэлсэн. Эхлээд манайх сургалтын төвөөр үйл ажиллагаа явьжгаад тэнгуү сургалтын төв дээр яг үнийг хэлгээд дандаа л гоцрогдтолтой хүмүүс ирдэг, болохгүй байгаа хүмүүс ирдэг. Тэгээ нөгөө хүмүүстэйгээ уулзаа суухаар ерөөсөө яг сэтгэл зүгээс нь эхэлдэг. Сурах маш дурггүй. Юу ч их дурггүй. Зориг байна уу гэхээр байхгүй. Аав ээж авал гэсэн, аав ээж сурал гэсэн. Тийм ямар ч гэсэн өөрийн мөрөөдөл байхгүй, амар хайран байгаа зү тий. Насны хувьд тэгэхээр хэд вэ? Би ер нь 6-аас дээш ангийн хүүхдүүдийг авдаг гэсэн. Тэгээ 7 8 тий төлөвшөж байгаа. Тий тэнгүүд манай ээж аваад яадаг вэ гэхээр бага ангид 1-ээс 5 дугаар анги хүртэл хүүхдийг бариад идэг юм байна өөрсдөө хүчээр. Яагаад гэвэл тэд нар чи өөрхий бага юм чи яах юм тий. Тий шийдвэр гарах буюу нөгөө яг өсвөр үеэлөө шилжилтийн наснаас болоод ирэхлээрээ яач чадгүй. Яад гэвэл хүүхэд хаалга хаагаал тас цохол үгүй би явахгүй гэл тэгэхэл ээж ав дуусч байгаа байхгүй. Тэнгүүд тэр хугацаанд юун дээр алдсан байна вөхлөр тэр баг боловсрал дээр аав ээж та нар ойлголцож би нэгэ хүндэтгэж харилцсан юм уу те. Хүүхдийг дурггүй байхад хүчээр тэгээ тоог нь бодуулаад гэрийн даалгавар энэ хийлэх гэл нөгөө хүүхдтэй тохироогүй боловсрал олгоцсон юм биш үү гэд. Яг гоо үнэхээр би үл тэн дээр одоо уучлаарай ээж аваа одоо би өдөр 100 бодлого 1-р ангид нь бодуулахыг үнэхээр дэмжихгүй байна. Яг тий 100 бодлого юм байд юм уу? Хэлэл болохгүй ахтай ер нь тий. Тэр нь л байд юм уу? Ер нь яг хуу дэмий штэ тий. Ер нь бодглохлаараа тэгэхээр хүүхдийн нас сэтгэхүй онцлогтон тохирсон өөрөөр нь суралцахуй дурлуулах хөтөлбөр л явах ёстой болов гэж би бодож байгаа. Миний бодол тий. Эндээс үүдээд энэ 1-ээс 5 дугаар ангийн хүүхдүүдэд чинь дүүрэн боловсрал олох гэдэг чинь ийм өндөр ач холбогдолтой байсан юм биш үү гэдэг зүйлийг ойлгоод тэг би ч гэсэн өөрөө ялгаахгүй 3 хүүхдээ ээж болсон нөгөө 3 хүүхдээ сургууль сонголтын асуудал болонгоо ч за нэгэнт сургалтын төвийн үйл ажиллагааг нь аваа явж байгаа юм чи яагаад сургууль болгож болохгүй гэж гэдэг үднээс л сургууль болгосон л да. Тэгээд тэр манч бас зөв зүйл байжээ гэж бол одоо харж байгаа. Одоо нөгөө миний нэг сонирхоод байгаа зүйл юу вэ гэхлээр одоо том хүн шинэ ирэнд шалгалт өгсөн хүн хэдэн он шалгалт өгчээсэн бэ? Манай хэдэн онд 6 дугаар анги байсан гэхээр ч одоо 7 жилийн өмнө 2015 он юм уу да? 2015 гэхээр ч одоо 10 жилийн өмнө тий. 10 жилийн өмнө энэ шин эрен гэдэг сургууль одоо тэр үед одоо эцэг эхчүүдийн дунд одоо мэдээж хамгийн лаг байсан байна. Тэгвэл одоо би чинь 10 жилийн дараах хүүхдээ сургуульд өгж байгаа би бол шинэ боловсрж байгаа ээж болж байгаа байхгүй. Тэнгүүд л одоо ч гэсэн байна. Тийш үү байна. Тэнгүүд л энэ яванда байна вэ? Энэ ямар учиртай сургууль болоод ингэ байгаад байгаа юм бэ гэдгийг би өөрийгөө гайхаад байгаа юм. Ааха. Шинэ нэрэн маань ямар сургууль вэ гэхээр Монгол улсын боловсролын яамны харьяа олон улсын Кембрижийн хөтөлбөрийг ордог сургууль ахгүй. Бүх сургуулиуд Кембрижийн хөтөлбөртэй биш шүү дээ. Одоо улсын сургуулиудаас нэгсэндээ манай улсын сургууль ахгүй. Улсын сургуулиас бид нэр олон улсын боловсролыг олж авахын тулд энэ сонгон шалгаруулалтанд бэлдээд байгаа. Тэгээ улс маань нэгсэндээ энэ бүх сургуулаа ийм болгочвол одоо ялах гэдэг ш. Тэгээд тэнцээ хүүхдүүд сонгон шалгаруулалтаараа ороод одоо нэгсэндээ дэлхийн боловсролыг үн төлбөргүйгээр өөрсдийн хүч хөдөлмөрөөрөө олж авдаг л гэсэн үг. Маш гоё стандарт байр савтай. Тэгээ улсын маань бас шилдэг багш нар ажиллана те нөгөө гоё дэлхийн боловсролыг хүртэх гэж байгаа сургууль учраас тий одоо хүртэл тийм эрэлттэйгээр яагаад эрэлттэй вэ гэхээр Кембрижийн хөтөлбөрийг олон улсын хөтөлбөрийг үн төлбөргүйгээр манай хүүхдүүд яг нөө тэр сургуультай орчин бол авах гээд байгаа. Тэгэхээр яг ингээл харангуут л бас нэг талаараа бидний жоохон хүүхдүүд хар ингээд бүр жоохносоо л ингээд тэгш бус хэмээр суралцаж эхэлдэг юм шиг ингээд санагдаад эхэлж байна. Одоо жоохон боломжтой ч юм уу жоохон одоо хүмүүс нь ингээд олон дугуулan секц ингээд зөндөө олон юмар явуулаад нүдээд тэр ихт дуртай байна уу дургүй байна уу хамаагүй тэр одоо сургуульд оруулах нь чухал эсвэл тэр Кембрижийн хөтөлбөрийг авах нь чухал. Тэгэнгүүт нөгөө талдаа
тэр хөтөлбөрийг авч чадахгүй тийм юм байдгийг ч мэдгүй маш олон хүүхдүүд ингээ бас байгаа. Тэгэхээр яг энэ боловсролын системийг ингэж яг нэг цэгээс ингэж гаргаж болдгоо юм бах та. Харин тийм ээ их шүртэмжгүй боловсрал нийтдээ явж байгаа нүнийг хэлгээд одоо цэцэрлэгээс эхэлжлээ л дээ. Яагаад гэвэл цэцэрлэгүүд өөртөө бас айгүй мундаг хөтөлбөртэй болоод эхэлж байгаа байхгүй. Тэнгүүд цэцэрлэгээс олон улсын хөтөлбөр аваад гараад ирж. Тэгээ бүр 1-р ангидаа ялгаатай ороод ирж байгаа байхгүй. Тий. За бүр цаашаа судлах гэх юм бол өнөөдөр энэ тийм ээ амьдралын өөр заагууд маань гидсэн байхаас нь хүртэл ээж аваад хөтөлбөр олгоод эхэлж байна. Нөгөө нэг хүүхэд гидснээсээ юм сонсд юм байна, мэдд юм байна гэх тэгээ айхтар эцэг их хүч нь ерөөсө 6-7 настайд нь нөгөө тоглоомын каталогоор хүүхдүүдэд шинжлэх ухааны мэдлэгийг олгоцсон. Тэр үнэхээр үний юм билээ. Тэгтээ тэр ээжүүдийг бас ингээ буруутгаж болохгүй. Тий энэ маань өөрөө дэлхийд даяаршаад биднэрт ингээд бүх юм нээлттэй болоод ирэхий хэрээр хин сайн байна, хин сайн ээж байна, аав ээж байна, таны хүүхэд илүү л болж байна л гэж ойлгох хэрэгтэй. Одоо бид нар бол яг л тийм юм билээ. Өнөөдөр YouTube-ээс ороод үзэхэд бүх гоё тийм ээ олон улсын хөтөлбөрүүд хүсэх юм бол нээлттэйгээр бас фри байгаа шүү дээ. Үнгөө ээж байна. Тэгээд хэрвээ тэрийг сонирхоод судлуулж чадах юм бол бид нар хүүхдүүдтэй аав ээж өөрсдөө ч олох боломжтой байгаа. Тэгэхээр эннийхээ хэрээр аав ээж биднээс одоо бидний ирээдүйн хүүхдүүдийн чадамж айгүйх хамаарат эхэлчихэж байгаа байхгүй юу? Ер нь бол яг л тэгэж. Танай сургуулийн хувьд тэгэхээр одоо яг бага ангиас ахлах анги хүртэл ингээд хүүхдүүд авдаг уу? Тий, ер нь бол манайх багц сургууль байжгаад өнгөрсөн жил дунд сургууль болсон. Тэгээ одоо ингээ 1-12 жилийн боловсралтай сургууль болж байна. Тэгээд яг хуу сургууль дээр бид бүхэн бол альва зүйлийг органик зөв өсөлтөөр хийхийг хичээсэн. Жишээ нь би ингээд анх 4 эрдмийг багц сургуулаар нээгээд нэгтээ би байрны нэг давхарт 4 анги төгчүүлээд нийхэд бол хүмүүс одоо яг үнийг хэлэхэд дургуутж байгаа байхгүй. Сургууль гэд яагаад ийм байд юм байд ингээл нэг сөрөг комент ирнэ штэ. Үгүй эн чинь үг нь ингээд зөв органик байдлаар өсөлт гаргах юм бол бид нарт өөрсөнд хэрэгтэй байхгүй юу? Би одоо юу гэдэг сургуулийн том барилга гэл 2-3 мянган метр квадрат байр бэлдэж чадахгүй штэ. Ингээд дүүрэн эрдмийг бол багаас нь дээшлүүлээл аваа явж байгаа сурвалахгүй. Тэгээ өнгөрсөн жил бид нар дунд ангиас 6-7 дугаар анги авсан. Яагаад 6-7 дугаар анги аваад байна вэ гэхээр шууд л 11-12 дугаар ангийн элсэл зарлчих юм бол бид нар өөрсдөө нэг туршлагагүй. Хоёрт шууд шинэ хөтөлбөрийг шинээр үүсгэн байгуулагдаж байгаа бүлэг хүүхдүүдэд ингээд тий бас айл нь туршилт болох гэдэг ш. Тэгэхээр өөрсдийгөө дунд ангийнхаа хөтөлбөрт бэлдээд одоо манайх ингээд энэ жил жишээ 8-9 10 дугаар ангийн элсэл зарлана гэж байгаа байхгүй. Төгсөх ангийн хүүхэд авч бас нэг челленж хийхгүйгээд эн чинь айгүй учир начиртай юм байгаа даа сте. Тэгээ ингээ явж байгаа юм чинь ингээд зөв органик гэж бол би харж байгаа. Тэгээ ийм өсөлтийг гаргаа те ингээд явж байгаа. Шууд л 12 дугаар ангийн баахан төгсөх ангийн хүүхэд авчаал нөгөө хүүхдүүд маань шинэ сургуульд шинээр нэг бүлгэм нээгдэх те иймэрхүү эрсдлээс болоод ингээ харж байгаа. Тэнгүүд танах 12 хүртлэе төгсөхгүй мүү гэл тийм ээ. Яг бас нэг яг миний нэг эмзэглэж явдаг сэдэн байна. Бас сургууль зурдаг хүүхдтэй ээжүүд бас боддог байхаа. Энэ хувийн сургуулиуд бас хэтэрхий нөгөө мөнгөний араас тэр хүүхдийг одоо жишээлбэл танах 12 дугаар анги ингээ байхгүй учраас бид нар бас туршлагагүй учраас авахгүй байна гэж байгаа. Энэ бол яг нөгөө ёс зүйн хувьд амар юм зөв зүйл ахгүй юу. Тэгэхээр ёс зүй талтаа ядаж ингээд ийм хүнлэг байгаасаа гэж эцэг эхчүүд бол ингээд би бол энэ цуцныг эцэг эхийн төлөөлөл байгаа даахгүй. Тэнгүүд л эцэг эхчүүдийн зүгээс юу өсдөг вэ гэхээр ёс зүйн хэм хэмжээнд тохирсон байдаг байгаасаа хүүхдийг мөнгө гэж битгий хараасаа тэр хүүхдийг яг хүүхдээр нь байлгадаг байгаасаа гэдэг юм жижигхэн ингээ зарчмуудыг тавьдаг. Тэгээд мэдээж нөгөө нэг эргээд багшийн уялдаа холбоо эцэг эхчүүдтэй бас ойрхон байх хэвээр гэд ингээ боддог аахгүй миний хувьд. Тэгээ бас ингээд энэ жил ингээл би энэ жил ингээл анх удаа л ингээл хүүхд сургуульд өгөөл анх удаа ингээл сургуулийн багш нартай ойр харьцаж үзээл сургуулийн хүүхдүүд юм байт юм тийм байт юм байна гэл ингээ явж байгаа хгүй. Тэгэхээр багш нарын өнцгөөс эцэг эхчүүдээ одоо нөгөө юм тэсвэрлэшгүй зан авир байдгүй. Эсвэл бол бас тийм ямар
За ямар ч эхлээд энийг асууя. Төсвөрлөшгүй тийм зан авир байдаг. За яг түрүүний үед дурдсан тэн дээр бас нэг комент хэлмээр санагдлаа. Хувийн сургуулиудаа төлөөлөөд гэдэг шиг. За нэг үгэлгээд анх ингээд хувийн сургууль байгуулах явцдаа мэдээж эдийн засгийн тооцоо үндэслэл гаргана. Тэгэхээр чи би ч бас айгүй гой санхүүгийн хэрэгчлөөнд хүрэх гээд байгаа юм шиг санагдахгүй юу? Тий болох юм шиг санагдаад. Тэгсэн чи үгүй юм байлээ шүү. За хувийн сургуулиудынхаа захирлуудыг бас нэг ингээд зовлонгийн өөрөө яг ойлгож байна. Юу вэ гэхэлэр боловсролын байгууллагт яг үнэхэр чин үнэнчээр захирал хийгээд одоо би бол өөрийгөө донтогч гэж харж байгаа байхгүй яг би бол дүрийн эрдэм гэдэг нэрэндээ илүү донтсон баг дээрэс нь залгуулад нөгөө боловсрол олгох гэдэг зүйлдээ донтож байгаа эндээс юу гэж харж яах вэ гэхээр за одоо ингээл баг сургуулийн байр ингээл энийгээ дүүргчүүл айгуу гой болох гэдэг гингүүд дараа нь дахиад за тэгвэл дараагийнх нь юм юу вэ гэд ингээд нөгөө нэг нэгсэндээ автэ тэгэл нөгөө сайжруулад яваад идэг юм байна. Дээрэс нь одоо хэрвээ сургуулийн байрыг харах юм бол маш том байрууд байгаа шүү дээ. Одоо тэр байрыг хэрвээ одоо би өөрийн нэг сургуулийн том дөрвөн эрдэм гэдэг байртай болчлоо гэж бодоход тэр юмн дээрээ үнгүй үл хөдлөх юм байна л да. Яагаад гэвэл тэр одоо та тийм том ийм 5-6 мянган метр квадрат 10 мянган метр квадрат үл хөдлөх худалдаж авах уу? Авахгүй. Хизээч авахгүй. Нэгэсэндээ юу гэж хэлэх гээд энэ үгээр сургууль үүсгэн байгуулсан эзэн нэг сургуулийн барилга барьчдаг юм байна. За нэг барилгатай л болдго юм байна. Тэр барилга гэхдээ яс юм дээр үнгүй тэр үл хөдлөхгөө сая хэлсэн зөвлөж байгаа байхгүй зүгээр бодглохлоор би бол одоо бас нэг ингээд тийм амбиц байгаа шүү дээ. За одоо өстө нэг стандартад тохирсон нэг ийм гоё спорт заалтай ингээл ийм нэг барилгын төсөөлт байгаа тэр чинь асар их мөнгө орно. Ер нь тэрний үр төлбөрийг төлөөл дуусах юм байлаа. Түүнээс бол ашиг олох юм байлаа. Гэтэл тэр үл хөдлөх нь нөгөө түрүүний хэлсэнчлэн өнөө маргаашгүй гоё зарагдчихдаг орон сууцсанд үл хөдлөхөд хөрөнгө оруулж ийн үгүй л үгүй. Үгүй байхгүй. Тэгээ би нөгөө яна гал удрах захирлын нэрийг дурдчихэд галаа захирлыг та мөнгөтэй юу гэдгсэн чи миний мөнгө тэр байна гэд хэдэн сургуулийн байраа зааж байгаа байхгүй юу. Тэгэд нэгсэндээ хэлэх гээд байгаа гол санаа нь бид нэр хүүхдүүдтэй гоё стандартын дагуу байртай болгоол өөрсдөө мөнгөгүй л байх нь. Тэгэхээр хувийн сургуулийн яг жинхэнэ захирлууд бол хөр хэмнэн зээлнээс зээлний хооронд бас тийм зовлон туулт юм бэ шүү гэдгийг яг өнөөдөр өөрөө биеэрээ мэдэрч байна. Тийм ч асар том зардал гүйж идэм байна гэд. За гэхдээ бас нөгөө олон дунд цайнтай муутай бас байгаа. Тий за дараагийнх нь юм нь олонгод эцэг эхчүүд маань бас одоо гоё боловсрал хандах хандлага нь нэгт гоё болж байна. Гоё болж байгаа мөн дээрэс нь сөрөг зөвлөө зөндөө байна. Одоо энэ хувийн сургуулиудын сонгон шалгаруулалт шүү дээ. Нэгдүгээр ангийн сонгон шалгаруулалт. Тэр нэг нүгэл хэлэхэд ясам дээр эцэг эхчүүдийн хандлагыг л хараад байгаа юм байна. Би ч бас тэгж байгаа. Яг үннээ л хэлээ. Яаж ч нүг гэхээр одоо яг бодит миний ингээд зүрхэнд байгаа амар том өрөөсгөл кейс юу вэ гэсэн чинь манай ингээд багш маань шинэ жил төгчсөн креатив буюу одоо ингээд гар урлаар шинэ жилийн хэрэглэх түн гой бүтээлч юм хичээл ороод байж байгаа байхгүй юу? Хүүхдүүд айгүй гоё ингээд шинэ жилийн бүр ингээд амар гоё юм хийсэн. Тэгсэн манай нэг ээж орж ирэл тачигнаал тоо ботгуулаач юу хийгээд байгаа ингээ гараа бол яах вэ? Яа тэг ямар хүлээлт авах вэ тэндээс тэгэхэд ингээд тэр нөгөө манай багш юу хэлгцэн байсан гэхээр ийм нөгөө цаасан ийм нэг гялгар ийм нэг удаагийн аяг байдаг штэ тэрэн дотор давс хийчихсэн тэгээ өвлийн өвгөн хийчихсэн ингээд нөгөө бодит нэг ийм 3 ийм би хөө юм хийчихэж байгаа юм уу гэ би бүр те хүүхдүүдийн тэр хийсэн бүтээлбэр амар гоё тэгтэл одоо тэр ээжээс би дараа нь одоо яг ямар хүлээлт хүлээх үү тэ хүүхдүүдээр тоо бодуулаач гэтэл хүүхд нь өөрөө бас тоо боддог төрлийн хүүхэд биш байгаа байхгүй юу. Тэгээ ийм эцэгчүүд манд буцаагаад нөгөө дүүрэн эрдэм сургалт муутай дүүрэн эрдэм чадахгүй байгаа гэдэг юм чи яриад явдаг байх. Ингээд эндээс үүдээд за эцэгчүүд яг манай зорилгот нийцж байгаа мó тэгвэл манайх хүүхдийг чинь авъя. Үгүй л манайх ийм хөтөлбөртэй ийм сургууль шүү. Та хүүхдэд боловсрал олгоно гэдгийг зөвхөн дангаанц сургууль гэж харж гэнэ үү? Та өөрөө хүүхдтэй боловсрал олгодог хүн мөн үү гэд ерөнхийдөө гурвалсан энэ холбоогоор явж байна. Тийм тэгээ эцэгчүүдийг аягуулсаа харах хэрэгтэй байлаа. Одоо нөгөө нэг сүүлийн үед нэг юм байгаад байгаа штэ.
одоо Монгол улсынхаа хуулинд болохоор 6 настай хүүхдүүдийг ямар нэгэн шалгалт ингээ шүүлэг авахгүйгээр сургууль шууд элсүүлэн оруулнаа гэдэг зүйл байд юм элэ. Тэгэнгүүт л нөгөө эцэг эхчүүд юун дээр хамгийн их бухимдаад байна вэ гэхлээр яагаад ингээ хуулийн дээр байгаа юм мөрдөхгүй байгаа юм бэ? Яагаад энэ нэг жоохон юмнуудаас ингээ шалгалт авч байгаа юм бэ гэд. Тэрний хариулт нь л энэ л юм биш үү? Эцэг эхчүүдийн хандлага чухал гэдэм байх. Хандлагыг хараад байна яг үнэ. Тийм байна. Тий. Тэгээ нөгөө эцэг эхчүүдийн хандлага зөв бэжиж юу юм бэ? Гурван юм гурван талаасаа нээлж иж тий нэг юм гой боловсралтай хөлтэй болох гэдэг ш. Тэрэнд эцэг их та өөрөө заавал оролцох хэрэгтэй байхгүй юу? Тэгээ сургуульд нэг төлбөр төлчөөл боллоо гэж харж байгаа эцэг их байвал анханасаа хэдүүлээ бид нар таны төлбөрийг аваач үгүй гэдэг зүйлийг шүүх гэдэг нь л гэж би харж байгаа. Тэгээд бас нөгөө сүүлийн үед миний ажиллаж байгаагаар сүүлийн нөгөө нэг юм хувийн сургуулиуд хүүхдийг илүү нөгөө шууд хичээл заах, шууд тоо бодуулах, шууд уншиж сургах гэхээсээ илүү нөгөө тоглоомын аргаар арай илүү дурлуулж тухайн ингээ юмдаа ингээд одоо донтуулах ч гэдэг юм уу те тэгжиж энэ хоёр мэлхий чинь ингээд тэн дээр очиод дөрөв болж байгаа юм бэ штэ гэдэг ч юм. Тийм арга барилаар ингээд ороод байгаа мó да гэж би ер нь ажиглаад байгаа. Суралцахад дурлуулна гэдэг. Суралцахад дурлуулчих юм бол хүүхэд өөрөө сургуультай явах сонирхолтой байх юм бол дараагийнхаа амиг хүлээж авах байхгүй юу. Гэтэл бидний 6-7 настай хүүхэд сургуультай явахгүй гэдэгчүүл хэдүүл амар хэцүү үсттэй. Яаж чадахгүй. Тий, яаж чадахгүй амар хэцүү шттэ тий. Тийм л зүйлийг сонсохгүй төлөө сургууль бүхэлдээ тэнцээ гоё сонирхолтой байх хэрэгтэй байхгүй бага ангиас нь. Тэгээд 6, 7, 8 дугаар ангид ороод ирэхээр хүүхэд өөрөө зорилгоо тодорхойлоод одоо өөрөө зорилгоо тодорхойлох нь ш би химийн шинжлэх ухаанаар явнаа. Би математиктай илүү юм байна. Эсвэл би спорттоо сайн юм байна гэд хэдүүлээ ээж авч харна те. Ингээд тэр бол арай өөр болоо явчихна. Ингээд гүнзгийрэх юм. Яг энэ 1-5 дугаар ангид бол суралцахад дурлуулах тухай ер нь юм бэл. Тэгээд тэр баг боловсрал гэдэг чинь айгүй чухал. Баг ангийн нэг сайн багшаа даатгал гэдэг ааш. Тэр сайн багшаа даатгах гэдэг чинь яг гэдэг англиэр хүүхэд маань өөрөө юмаа хийчдэг. Өөрөө юмаа чаддаг тий. Сургуулаас нэг айдасгүй байхын төлөө нэг баг ангид суурийн сайн тавиад хүчүүлгээд. Дунд анги дээр бол хүүхэд өөрөө учиртай ахна ш. Өөрөө ингээд юмаа мэддэг. Өөрөө өөрийнхөө учрыг олцсон тий. Ийм байгаад байт юм лээ. Тэгэхээр баг анги дээр тэр багш чухал, суралцгуу дурлуулах чухал, ээж оролцоо чухал ийм зүйлүүд байгаа. Яг нөгөө түрүү жил надад яг тулгарч ирсэн асуудлууд байгаа байхгүй. Одоо ч гэсэн энэ жил хүүхдүүдээ сургуульд өгч байгаа ээжүүд, эцэг эхчүүдийн хувьд одоо нөгөө ингээл айгүй их ингээл асуултанд ингээ явж байгаа. Тэгээ сонголтууд ч их юм. Аль нь сайн, аль нь муу юм те. Аль нь ингээ манад тохирох юм, тохирохгүй ингээл сайхан ингээл эргэлддэм байлээ. Тэнгүүтлээ хамгийн их ингээд толгой яригдаг асуудал нь болохоор за нэгдүгээр ангийн хүүхдтэй эцэг эхчүүд юу юм уу сайн багштай ангид өхөн чухал юм уу гэр ойр сургуульд өхөн чухал юм уу эсвэл сайхан орчинтай сургуульд өхөн чухал юм уу гэл ирж байгаа байхгүй. Тэгэхээр эдрийн ер нь аль нь зөв юм эсвэл болвол гуруулаа л ингээд бүгд цогцолж ийжил тэр зөв юм уу. За яг 3-ыг нь бүр сонгох гэх юм бол нэгдүгээрт гэр ойр. Гэр ойрхон байхаар таны амьдралын чанар бүр 60-70% дээшлэнэ. За тий гэрт ойр байна гэдэг чинь хичнээн гой тааламжтай бай. Хүүхэд чинь өглөө эрт босгүй, та өглөө эрт тэг бүрстэ зовн замын төвжрэлд явахгүй гэд. Тэгэхээр болж өгвөл гэр ойрхтой ихлээд сонгочих юм байлаа. Тэгээд гэр ойрхоноос сонгохдоо яах вэ гэхээр одоо нэг гой миксэд гэж байгаач цуглуулга хийж болж байна. Би дүүрэн эрдмээс энийг авчи. Эсвэл хажуудлын сургуулиас те эсвэл би улсын сургуулиасаа болно шүү дээ. Одоо нэгсэндээ гэр ойрхон дээр дөрвөлөөд бид нар нөгөө альва юмнаас шил сонгож авч болно. Бид нар нэг тэгдэг их дэлгүүрээс ороод тэр тасаг руу орно гэдэг шиг те. Тэндээс очиод тэгнэ гэдэг шиг бас нэг жоохон нөгөө сонголтын дээр бид нар тэгж хандвал зүгээр юм болов гэж би бодсон. Дээрэс нь ер нь явж хүүхдээ л харна л та. Хүүхдээ харна миний хүүхэд өөрөө юунд сонирхолтой юм.
миний хүүхдэд энэ сургууль тохирох юм уу? Энэ сургуулийн яриад байгаа хөтөлбөр миний хүүхдэд болж гэнэ үү? Магадгүй эцэгчүүд маань одоо сүүлийн үед айгүй айхтар болчихж байна. Багадаа нэг 3-4 хүүхдэд айл байгаа ш. Тэнгүүд нэгийг нь хятад хэлний сургуульд өгчдөг юм байна. За. Нэгийг нь Японы хэлний сургуульд өгчдөг юм байна. Нэгийг нь за одоо энэ зүгээр гэрээ хаваарах сурчээг. Гэт ингээд айгүй айхтар. Тэгээд эн чинь нэг гэр дотроо хүртэл ялгаатай зүйлүүдийг олоод авчих юм бол ахтар байгаад байна. Тэгэхээр харьцуулах юм байна. Харьцуулах биш нөгөө нэг хүүхэд нь хятад хэлтэй болчоор чинь бас тэ хятадаар хятадаар алзахгүй гэх гэдэг ш. Одоо магадгүй зүгээр компанитай айлвал бас нэг эн чинь болго явагдаад ш. Ямар ч үсэн дэлхийн хилээс нэг хүүхдээ хятад хэлтэй болгоч. Бүгднийг хятад хэлтэй болгочоор ч бас болохгүй байгаад байгаа юм болов уу гэж бодоод ш. Нэгийг нь Европ руу гаргач. Нэгийг нь ингэч. За нэгийг нь ингэч гэд. Тэгээ бүх хүүхдүүдээ өөр өөр сургуульд энэ төр болгоцсон байна. Би бол тэр бас их зөв бодлого гэж л харж байгаа. Өөрийн зүгээс бол нэрээ тийм биш. Тэг хүүхэд болгон маань өөр хэлтэй өөр чадвартай байвал гэд. Нэг хэсэг нь бол тэгж जैन. Тэгээд нэг хэсэг нь бол яг юм арил за Монголд энэ сургуульд ингэж сургаад, хай скулд нь ингэж сургаад, эндээс ийм юм аваад, эндээс ингэн гэд хүүхдүүдтэйгээ ярилцаад аюу айхтар төлөвлөгөө боловсруулсан. Заримдаа бол яг нэг нүгэлгээд ингээд хүүхэд төгсгөөд тийм ээ. Одоо ингээд дахиад 1-2 дугаар ангийн хүүхдээ байгаа ээж аваадаасаа суралцж байна. Тэгээ тэд нар чи бөөн туршлага. Тэгээ яг хөө тэднэрээс ирсэн бас нэг анхааруулжтай комент гэх юм бол ингэж л бид нар одоо өнгөрсөн 10 жилд англи хэлний төлөө хит явчихжээ. Нийтээр англи хэлтэй боловсралгүй бас ийм хүүхдүүдийг төрүүлсэн байна шүү. Хайрын сайхан үе алдсан байна. Англи хэл гэдэг бол дангаараа боловсрал биш л байхгүй юу гэд. Тэр бас үнүүг бид нар нөгөө англи хэлийг л чухалчлаад байна. Одоо ч гэсэн зүгээр ингээл сургуулийн мэдээлэл авах гэж байхдаа англи хэл хитэн цаг орох уу? Англи хэл дээр яаж байгаа гэл те. Тэгээ тэр чинь нөгөө бидний бас нөгөө өөрсдөө чадаагүй дутуугийн нэг юм яваад байна штэ тий. Гэтэл англи хэл сурчлаа гэх хүүхэд боловсралтай юм уу? Асуугаад үзэхэр бас үгүй байгааз. Тийм тэгэхээр дангаанц англи хэл дээр дөрүүлж болохгүй нэ штэ. Тий тэрийгэ бодоод дээрэс нь англи хэл маань нэг талдаа хэрэглээл ахгүй юу? Хэрэглээл авахгүй. Таны хүүхдийн нэг төлийг сайн ахиулж байгаа тийм ээ. Дэлхийн боловсролыг өөрсдөө нь олгож авахад мэдээ суур айгүй чухал байна. Гэтэ тэрийг бид нар балансгүйгээр ярих юм бол бас буруу. Энийг бол хүүхэд сурчна гэж харах юм бол болж байгаа байхгүй. Гэх мэт зүйлүүд айгуус би өөрөө боловсролын байгууллагын өөрлөө өөрөө хөрлөмжөд туршлагажаал явж байна. Одоо жишээ нь сонгодог урлагаар хүүхдийг хичээлүүлэх хэрэгтэй байна гэж би өөрөө судлаад сургууль бүх юмыг өгч чадахгүй байхгүй юу. Одоо даа ялангуяа төгөлдөр хуурын ганцаарчилсан сургалт одоо усан бассейны бүх сургууль шийдэж чадахгүй. Тэгэхээр би ч гэсэн өөрөө нэг эцэг их байхгүй юу. Тэгэхээр би ч гэсэн гоё хүүхдтэй баймаар биш. Тэгэхээр би одоо эх жилээс за бүр чадахгүй маа гэхэд дараагийн жилээс өөрийгөө би одоо тэг хүүхдүүд маань бас нэг 5-6 дугаар анги болж байна. Тэдний нөгөө тэр сонгодог боловсралтанд зарцуулах цагаа гаргая гэж байгаа байхгүй. Одоо бол чадахгүй байгаад ш. Нэг гоё сонгон дугууланд өөрөө зөөмөрэн гэтэл ч зөөж чадахгүй байна. Тэгэхээр одоо иймэрхүү зүйлсийг хүртэл сургуулаас гадна эцэг эхчүүд маань бид нар өөрсдөө л олох хэрэгтэй. Түүнээс сургууль олгож чадахгүй штэ. Тэгээ би судалж үтсэн юм аа. Одоо нөгөө өөрөө хөгжим тоглож чадаагүй юм чи тий. За энэ төгөлдөр хуурыг хизэнээс гоё хичээлүүлэх стан болоо гэсэн чинь нөгөө хөгжмийн урлагт бол даа ялангуяа тарихтайгаа холбоотой гэдэг юм аа л да хүүхдийн гарын бэлчэн төр гээд 8 нас 9 нас хүргээд аваад ирээ. Тэгээ ийм нарийн хөгжмөөр одоо би өөрөө манай охин хийл сонирхоод байгаа байхгүй. Тэгээ би тойр сая 9 нас хүрэхээ нэлээд хүлээлээ. Тэгээ за одоо 9 нас болсон юм чи ингээд хийлийн дугуулан зөөж болж байгаа байхгүй. Дараагийн хүүхд маань болонгууд бассейнд явъя. Одоо нөгөө тэнгууд бассейн болонгууд харьцангуй гайг байд юм байна гэл. Тэгэхээр нэг талдаа би ч бас ингээл хүүхдүүдэд боловсрал олохгүй л те явж байгаа ээж шүү. Яг адилхан шүү. Тэгэхээр ер нь ээжүүд ер нь зогсож болохгүй юм шүү. Одоо ингээд за нэг сургуульд найдаал те за энэ ингээд энэ сургуулаас бүрэн хэмжээний ингээд цогц чадварыг ингээд авнаа гэж бол ерөөсөө тэгж найдаж болохгүйгээр л хүүхдүүдийг хөгжүүлсээр л байх хэрэгтэй юм байна. Тий, ер нь бол тий сургуулаас бид нар бол одоо яг манай сургуулаас юу авч ийн вэхлээр таны хүүхдийг 1-12 жил төгсгсөн
одоо сертификат тийм ээ эцсийн дүндээ тийм л зүйл үгүй шүү дээ. Ер нь эцсийн зүйлдээ нэг юм батламж өгч байгаа. Дээрэс нь тэр нь академик боловсруулахгүй те тэр хооронд бидний яг Монгол улсын дүрм журмын дагуу цөм хөтөлбөрийн агуулга олон улсын хөтөлбөрүүдээс юу болсон эдгээр зүйлүүд байгаа. Саяын миний хэлсэнчлэн бол одоо нөгөө соло буюу ганцаарчилсан юмнууд байгаа шүү дээ. Энэ зүйлүүдийг хэн эцэг их бид нар өөрсдөө хичээж хүүхдэд олгоно. Тэр эцэг одоо жишээ нь магадгүй спортын нэг төрлөөс гүнзгийрүүлж болно шүү дээ. Тэр бол аав ээж таны сонирхол, хүүхдийн сонирхол сургуулаас ганц хүлээлт байхгүй бид нар өөртөө зориулж ээж таны тэр мөрөөдлийн дүр төрх боошуул гэж хэлэх гээд байгаа. Тийм байна. Тэгэхээр сургуулаас бол бид нар ямар ч байсан Монгол улсад хэрэгжиж байгаа тэр хөтөлбөрийн дагуу одоо хичээлүүдийг аваад явна. Тэгээд гэхдээ ингээд нөгөө талаар бодохоор харамсмаар санагдаад идэх хэвгүй. Юу вэ гингүүт л за тэгээ аваа явж байгаа хүүхдүүд байгаа. Тэгвэл нөгөө тал бүр тэрнээс чинь хитээдсэн ингээд мэдлэгийг боловсролыг аваад явж байгаа хүүхдүүд бас байгаа. Одоо ингээд өөр сургуулиудад тий. Энийг ер нь ингээд Монгол улс ингээд зохицуулдаг юм уу? Одоохондоо арай болоогүй л чадахгүй л шиг байна тий. Тэр нэг шудраг бас санагдаал. Тий яг үнэ. За бид нар бол яах вэ гэлдэж байгаа тий. Мөнгө төлөөд нь штэ одоо ядаж тий мөнгө төлөөд ингээд хүүхдтэй нэг айтаахан боловсрал эзэмшүүлчихээ гэдэг. Гэтэл ууг нь чинь бид нар улсаасаа үн төлбөргүйгээр энэ гоё юмнуудыг авцсан байсан бол би ч гэсэн зүгээр гоё өндөр цалинтай багшаа хийгээ явжсэн бол үдэд одоо болж л байна тий. Гэтэл өнөөдөр багшийн цалин хийдвүлээ. Одоо яагаад хувь руу ороод сургалтын төв болгоод одоо сургууль болгоод тий. Энд чинь өөрөө бас л Монгол улс маань хөгжиж яваа орон юм болов тэгэл нийгмийг хүлээж бол одоо арай хараахан дийлэхгүй байна. Тэгэхээр одоо өөрсдөө л хайрлаад нинэг байлгүй тий. Тэгээ ингээ ярих юм бол ингээд амар их асуудлууд ингээд урган гараад хоёулагийн нөгөө мэдлээс ингээд бүр хитрээ явж байна харин. Тэгээ саяны түрүүн нэг асуултнаас айгүй сонирхолтой санагдсан зүйл нь би болохоор тэгж боддог. Юу гэж вэ гэхлээр хүүхд сургуульд ингээд ороход надад нэгдүгээрт би ингээд маш сайн багш бол би хүсэхгүй гэж байгаа. Би зүгээр миний хүүхдийг ойлгодог багш байгаасай. Тэр хүүхдийн онцлогт нь тааруулж мэдээж 30 хүүхдээ нөө 40 хүүхдээ нөө тэр багш ингээ баагаан хүртэл нь авч явна те. Тэгэхээр тэр хүүхдүүдийнхаа нөгөө сэтгэл зүйг л ойлгочдөг. За манай энэ нэг иймэрхүү шүү. Ийм үед манай энээс нэг ийм юм гардыг шүү. За энэ маань бүр нэг тийм шүү. Тэгэхээр энтэй ингээд ажиллах юм бол энээс маань бас нэг тийм юм гараад ирдэг шүү. Гэт тийм юм хүсэж байгаа юм. Тэнгүүтлээ мэдээж орчин хүсэж байгаа юм. Энэ хоёрыг л би ингээ хүсэд байсан чинь яг нөгөө мэрэгжлийн өнгөөдөөс ингээ хараа суугаад гэр ороо гэсэн чинь ингээ юу өлээ ингээ яг бодож байгаа. Яг хоо сая хэлсэн бол одоо нөгөө манай багш одоо багшаар төгсөж байгаа хүн болгонд багшлах эвдүү гэд бас сургууны хичээл ордог. Тэгээ хүүхдийн сэтгэл судлал ордог. Тэгээ бид нар ч одоо номын дуугийн сонссон байхгүй тий. Тэгэхээр тэр хүүхэд болгон өөр онцлогтой ямар байдгийг бол одоо хичээлийн заалгачсан. Тэрэн дээр багшлах эвдүү гэж байгаа. Яг сая хэлсэнчлэн тий. За тэрэн дээр юу гэхээр хор шартай хүүхдтэй яаж ажиллаж байгаа багшаас өөрөөс нь цаанаасаа инстинктээр гардаг гэсэн үг. Бид нэр хүүхэд болгонтэй ижил харьцдаггүй. Тэгээ багш хүн л бол хүүхэд болгонтэй ижил харьцдаггүй. Яг тухайн хүүхдээ одоо сая бол айгуу гоё рил яваад илээ шүү дээ. Хүүхэд болгоныхаа ингээд ард нь нэг үг хэлэхэд багш дуу хоолойгоо таньж байгаа сте. Тэгээ нөө багшийн тухай гоё шүлэг байгаа ш те. Зөв байрвал ойдлчин микрофон байрвал дууч ингээ те. Үнэхээр яхааргүй багшаас бол тийм хэмжээний гоё нөөц гарч чаддаг. Тэгээ багш хүн гэдэг үл өөрөө тийм гоё хүнлэм сайхан хүүхэд болгоныг ингээ нэг түлхүүрийн олцсон. Үнэхээр жинхэнэ тийм цаанаасаа төрмөл багш хүн бол үнэхээр одоо хараал хажуунаас нь хайр бүрээл байж хаас өөр аргагүй. Яагаад түрүү би нөө тэр гэр ойрхон гэдгийг хэлсэн бэ гэхээр бид нэр хүүхдийнхаа биеийн эрүүл мэндийг бас бодмоор байгаа хгүй замын төвчрэлд манай сургууль бол зоригтойгоор үнэхээр холоос ирэх гэж байгаа хүүхдийг авдаггүй. Яах юм бэ гэж шударгал хэлдэг. Яарамгаас ирээ багшаа бид нар зөөе гэл тэнгууд нь бид нар яарамгаас хүүхэд авахгүй гэл. Тийм тэгэхээр эн чинь бол бодолдог бол авчмаар л л да. Гэтэ замын төвчрэлт хүүхдийг өглөө орой 2 цаг зөөнө гэдэг бол нэгдүгээр хамгийн тэрний дэмийлгэж байгаа. Ер нь бол тийм дээрэс нь тэгээ амьдралын чанар гэдэг бол одоо манайх бол 5 алгаал би сургуулийнхаа дэргэд гэртээ тэнгууд хоол ороод
одоо 6:30-д бэлэн болчихно ч юм уу тий хүүхдүүд алхаал орчихно гэдэг ч юм уу тэгээд замын төвжрэлд явж үзээгүй манай хүүхдүүд чинь нэг 30 минут тийшээ явхад бүр стресстэй сүйд болно. Явж үзээгүй болохоор аргагүй гэдэг ч юм уу тэгэл би нөгөө хөөхстэй яаж иж байгаа л ер нь бол ойрхон байна гэдэг чинь таны амьдралын чанар өөрөө бас 60-70% илүү байна гэдэг чинь асар том байгаа байхгүй. Дээрэс нь тэгээ нөгөө нэг дараагийн юмнууд. Тийм байна. Бас олон ээжүүд би нөгөө сургууль хайж байхдаа ингээл ээжүүдээс асуугаал ер нь юу чухал юм бэ? Ойрхон чухал юм уу? Сайн багш чухал юм уу гэхэд ээжүүдээс дийлэнх нь бас энэ хариултыг өгж илээсэн л да. Гэр ойр байвал зүгээрээ гэд. Тэгээ нөгөө хүн өөрөө туулж үзчихийж ойлгодгоо гэдэг шиг би энэ жил багш гэдэг хүн ингээд ямар ингээд нэг авралын од чим шиг ямар буянтай хүн бэ гэдгийг би энэ жил мэдэрсэн байхгүй. Яалтчгүй тэр нөгөө багшийн үзэг барьсан турхан гарт минь өөх холбох аргыг заасан гэдэг л юу ингээд миний амд орж яваад байгаа. Нэрэл ингээд заачж байгаа байхгүй. Тэгээ миний хувьд болохоор яг хүү дээрээ ийм имийг баримталсан байхгүй одоо тэр зөв юм уу буруу юм би мэдгүй байна. Би багш биш учраас ингээд сургуульд орохоос өмнө ингээд залхаачих вэ гэдэг үүднээс би өсөгч заагаагүй. Ингээд тоо бол ингэж бичин ингэж бодно гэж заагаагүй. Тэгээ яг аачгүй л ингээл нэгдүгээр ангидаа орсон. Тэгээ одоо ингээл төгсөх төгчийн нэгдүгээр анги. Тэгэхэд тэр хүүхдтэй ингээд багш маань ажиллаад тэгээ ингээд одоо алиужи холбож бичдэг уншдаг тэгснэ үржих ярьсан явж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд багш нарыг ингээд хайрламар санагдаж байгаа. Тийм яг ингээд хүн туулаад яваад ирэхээрээ нөгөө зовлонгийн ойлгодог гэх юм уу. Одоо манай охин яг нэгдүгээр анги бас сая төгсөж байгаа. Тэнгүүд гэрийн даалгаварт ингээд нөгөө бас л бичиж ээж байгаа шүү дээ. Ихээ унш гэл даалгавар ирж байгаа ш. Би тэр хүүхдтэй ихийг нь ингээл станаар үеэр нүдлүүлэл уншуулах гал те хэсэг хугацааг өнгөрүүлэхэд бид нэр яадаг вүлээ те нэг үгээ буруу зүрх уншихад гэтэл багш тэнцээ ангидаа 1 цаг 2 цаг бүх хүүхдүүдэд уншуулах сурах гэж бүх ихүүдийг уншуулж байгааг харахад бол үнэхээр зүгээр багшаа бол хайрлах мэдрэмж төрдөм бэлээ. Сая ингээл дэрэгдээс нь харахад би гэртээ нэг ихийг нэггүй хүүхдэд уншуулах гээд яаж те хоёулаа 30-40 минутыг барддаг билээ. Тэгэхэд тэд нар чи ингээ айлын 25 хүүхдийг зэрэг уншуулад бичээ сургаж гин гэдэг бол үнэхэрийн бага ангийн багштай одоо баярлаа гэхээс тийм юу гэвэ гэх тэгээ сайн манах үсгэлийн баяраа хийхэд бол бүгдээрээ хөрхөн уншаа бичээ сурж байгааг харахад бол гоё юм. Түрүү хэлсэн яг ингээд нөгөө хүүхдүүдийг бэлдэж оруулах гэд нэг тэгжээ штэ тий. Намайг одоо их сургуулаа төгсөж явахад уг нь бол багш нар ингэж зааж байсан. Хүүхдийг одоо сургуульд орохоос өмнө сургуулийн мэдлэг олгоод хэрэггүй. Сургуульдаа ороод сураад ирэхээр нөгөө мэддэг юм маань заагаад байна гэд хүүхэд одоо сонирхолгүй болно. Бид нар бол ер нь дандаа юм нөө сурах дуртай байх талаас ярьж эхлэдэг байгаа ч тий. Тэгээ ийм нөгөө миний мэддэг ямыг заагаад байна гэх хүүхэд дургу болох хандлагатай гэжсэн байхгүй. Тэгсэн чинь одоо бидний хүүхэд өөрсдөө өөр юм байна. Эго өндөртэй хүүхдүүд амар би гэсэн би чадна гэсэн хүүхдүүд одооны хүүхдүүд юу гэдэг гэж танай ангийн хамгийн хөөрхөн хинбэ гэхэд юу хингэж би тэд нар чи тийм өөртөө итгэлтэй ийм хүүхдүүд байхгүй бид нар хизээш тэхгүй нөгөөх нь лүгээ хараад те хинчлээ гэж тэгж амар өөртөө итгэлтэй байгааг байхгүй тэнгүүд энүүгээрээ юу хэлэх гээд байна вүлэр энэ орчин үеийн хүүхдүүд чинь өөртөө итгэлтэй байж сурдаг юм байна. Тэгэхээр нөгөө өөртөө итгэлтэй байх боломжинд бид нар тэр 1-5 нас хүртэл 6 нас хүртэл нь сургуульд хэрхэн бэлдснээс шалтгаалж байгаа байхгүй. Одоо жишээ нь сая миний охин ингээд нэгдүгээр ангид орохдоо яг ингээд хөтөлбөрийн дагуу явжгаад орсон чинь ангид нь уншиж бичээс сурц хүүхэд ороод ирлээ л дээ 2 3 хүүхэд. Тэгсэн чинь нөгөө хүүхдүүдээсээ хараад би уншиж чадахгүй ингээ уйлж орж ирээд байгаа юм чинь. Тэгээ ингээ нөгөө бусдаасаа нүлээ аваад байна те. Нэг гараанаас эхлэхгүйгийн гараа хараад байна штэ. Тэгээл яа за ингээл сургуульчин дахиад өөрсдийн дэрэгдэх бэлтгэл ангитай байхгүй бол болохгүй юм байна. Өөрсдийнхөө нэгэн хүүхдүүдийг нэг ижил гараанаас эхлэхгүй бол болохгүй юм байна гэл ингээл дахиад нэг челленж болж байгаа байхгүй. Амар олон удаа уйлж орж ирсэн. Яагаад гэвэл нөгөө хэд нь ингээл хажууд нь дачигнал болоод байгаа байхгүй. Тэгээ ятхад миний охин ч оны сүүлийн хүүхэд. Тэнгүүд нөгөө чадамж нь арай хоцроод байна. Угаасаа мэдрэгдэн амар мэдрэгдэн. Ингээл янгуучин за энэ тэгш гараа гэдэг юм чи ийм чухал байгаа байхгүй. Тэгээ нөгөө хүүхдүүд нь бол өөртөө ихтгэлтэй байх тусмаа сураад байгаа учраас тэд нар чи улмал аваргалаад байна.
Тэгэхээр бид нар яах ёстой ах нь 6 настай сургуульд орох гэж байгаа бол бэлтгэл ёстой ах нь. Йоо амар хэцүүс тий. Зүгээр 6 хүртэл тоглож болохгүй байгаа тий шүү дээ. Тэгсэн чинь анин олонгууд яажсэн байглаар бас оны ихний 3 сарда гэдэг чинь 6 хүрсэн сургуульд орж исэн байхгүй. Дээрэс нь манай охин яасан байглаар нөгөө гайгүй хөтөлбөртэй цэцэрлэгийн одоо нөгөө онлайнаар авцсан нөгөө яг ковидын үе байсан байхгүй. 1-р ангид орохдоо 16 оныхон чи яг 1-р ангид орохдоо тий ковидоос орсон байхгүй. Бараг хэддүгээр анги хүртээч тэгээ явцсан ш. Тэгсэн чинь манай охин болонгууд ингээд суралцахын чадамж нь асар өндөр. Яа тэгэхээр нөгөө цэцэрлэгийн хөтөлбөрийг бид хоёр онлайнаар аягүй сайн авцсан байлаа. Тэгээ би бас ингээд номтой аягүй сайн найзлуулаад тэнгууд одоо ингээд манлайлаас сураад байгаа байхгүй. Тэгээд за бэлтгэх чухал гэдэг чи ийм чухал. Би яг нөгөө 1-р ангийнхаа охиныг сургуульд ороход нь өөрөө арай гайгүй завтай байж дараа нөгөө ковидын үеэр яг нөгөө охин дээр ажиллаж чадсан байгаа байхгүй. Сая 1-р ангийнх дээр зүгээр цэцэрлэгээс нь яваал оруулахад асар том ялгаа гарч илээ. Тэгэхээр бид нар нөгөө дахин л эцэгчүүд минь өөрсдөө л хэдүүлэг хүүхдэд бэлтгэхгүй бол ер нь цаан ч өөр нэг гайхалтай аав ээж 2 настайгаас нь шинжлэх ухааны мэдлэг олгочоод ээжтэй айгүй хэцүү нэрээ. Чамайг онцож яахад чи өрсөлдөж. Үнэн. Ядарч. Тэгэл тэр балетаар ямар мундаг хичээлдгийн те айл эдийн Сорбон сампинд яваа сурцсан бүрстэй нэрэ гайхалтай хүүхдүүд лээ шүү дээ. Балет өгөөч гэмээр тий тоглоулахгүй юугаа ээжсэн бай чи. Яг тийм байгаа байхгүй. Тэгэхээр вау за сургууль хүртэл өөрсдийн дэрэгдэх 4-5 настай ангийг бэлтгэхгүй болвол ингээ гараа өөр хүүхдүүд нэг ангид орохоор бас ийм челленж болох юм байна гэл ингээл стил асуудал мундахгүй байна. Тэгэхээр нөгөө бид нар эргээд ингээ бодонгод хинт ч буруу өгчдөхгүй байгаа дээ тий. Тэр эцэг эхчүүд сайн л ээжтэй мундаг л ээжтэй. Гэхдээ нөгөө талаараа эргээ харах юм бол тоглож явах насны хүүхдийг тоглуулаач гэмээр санагдаж байна миний хувьд бол. Тэгээд магадгүй энэ нэг 90 үе өнгөрөөдтэй одоо ингээл зэт үеийнхэн гээл дараагийнхан тим ингээл нэршилтэй болчлаа шүү дээ. Одоо жишээлбэл ингээд завуучлаарэ зэт үеийнхэн гэхээр одоо ингээд ажлын талбар дээр гараад ирэхэд энэ үеийн хүүхдүүд нөгөө илүү хүнээс үг сонсохгүй байж гэдэг юм уу, залахгүй байж гэдэг юм, ажлын цаг баримтлахгүй байна. Үг сонсохороо шууд ажлаа хаяад явж гин ч гэдэг юм уу те. Тэгвэл хичнээн лаг эготой юмыг хурдан хүлээж авах чадвартай ийм байгаад байсан ч гэсэн эргээд нөгөө сөрөг тал байдаг шиг бүх зүйлд нөгөө ийм сайн муу тал ингээ хойлонд нь байж байгаа байх. Тэгэхээр эцэг эхчүүд бид нар өөрсдөө л ухаалгаар энийг шийдэхгүй болвол тийм болохгүй юм байна. Одоо бидний үеийнхэн би жишээлбэл те өөрийгөө гадаадад бакалаврын боловсрал эзэмшээгүйгээ энэ төр бол гомдох эрхлэх байхгүй угсаал миний үеийнхэн чинь те ингээд дээрэс нь би хөдөө орон нутгийн хүүхэд ийм байжсэн. Тэгэхэд одоо бидний өсөж байгаа хүүхдүүд ирээдүйд англи хэлгүй өөрийн гэсэн спорт ор хичээллээгүй дуртай зүйлгүй байвал ааваа ээжээ таны асуудал шүү тий. Яагаад гэвэл бид нар өөрсдөө хүүхдүүдээ гоё дуулангууд нээлттэй болцсон те ийм зүйл дээр та өөрөө мөнгө зарцуулж явуулаагүй бол одоо бидний л буруу гэж бол би нэрнгээсээ зоригтой хэлнэ. Тийм тэгэхээр тэгээд эргээ бодохоор зүгээр тоглоулмаар хүүхдээр нь байлгамаар миний хувьд бол ингэ боддог байхгүй юу? Тэг би саях болонгууд минийх нөгөө 18 хүрэл 19 хүрсэн үе дээр нь тий хэлж байгаа шүү яг үнэ. Яг энэ нөгөө нэг баг боловсрал дээр бол ерөнхий яг наадах зүйл чинь бол үнэхээр насандаа тохирсон мэдлэгийг л олж авмаар ш. Дахин хэлэхэд л насандаа тохирсон мэдлэг ухаарлыг олж авмаар байгаа байхгүй. Одоо жишээ нь би хүүхдтэйгээ нэгт нээлттэй ярилцъя гэж хүчилдэггүй. Одоо дөнгөж 3 дугаар анги юм чинь те. Том бандтайгаа бол асар нээлттэй ярилцдаг хоёлаа яг эгч дэвшгэл бид ойржуул айгу татна. Тэгэхэд 3 дугаар ангийн хүүхдтэй хит хэрсүү байх гээд яах юм. Хит хэрсүү суралцуулж яг яах гэдэг юм те. Амар хараахан болоогүй байна. Гэтэ тэр үед ер нь тэл хүүхдүүдийн мөч болгоо айгуу гоё юм билээ шүү дээ. Эргээ бодоход одоо те хөлд орж байгаа хүүхдтэй байвал хилд ороосоо гэж хүсдэг те мүлхэж байгаа бол хөлд ороосоо гэж хүсдэг. Ээжийн хүсэл чи яг тийм юм билээ ш. Одоо тэнгүүл охиныгоо янгууча за нэг өсөр үеиндээ ороод ирэнгүүт охинтойгоо дурлалын тухай ярил яах бол гээл те ингээд хүүхдийг ингээд 18 нас болгох те тэрний ар дээр гарах гэд ингээд бүх цаг үеийг хайрламар юм билээ. Би сүүлдээ айгүйх тэгж бодсон. Гэтэ яг насанд нь тохирсон агуулгаар аав ээжүүд минь ярьдаг хэлдэг байгаарэ.
яг уу та нөгөө төрөд дурдсан за хэлж ингэж байгаа байхгүй юу 3 4 дугаар ангийн хүүхэд жишээлбэл ингээд нөгөө багштайгаа юм уулзаад аав ээж намайг сайн сурч чадахгүй бол нэг аква машин авч өгвөл гаргаа хийчих шүү гэж хэлсэн гэдэг ч юм уу те игээд яг уу энийг ахлах ангийн хүүхдээ ярил бас болж байна за те болж байна окей ахлах ангийн хүүхдээ яавал тэр одоо ядаж машин тэр гинэ тэр юмыг ойлгоод нэг те загнахтаа хүртэл аав ээж минь жоох ухаалаг байгаа ч те хэдийн насны хүүхдэд ямар үг хэллэг хэрэглээд байгаа юм бэ гэдэг зүйлийг хэлмэр санагдаг яг үнийг хэлэхэд. Тийм байж тээ. Тэр ч тэгээ 3 4 дугаар ангийн хүүхдэд тэгж хэлнэ гэдэг чинь тий. Тиймэрхүү юмнууд тэгэл олон л янз бүрийн кейсэд бол сургууль дээр бол орж ирж энэ дөө тий. Гэхдээ эргүүлээд харахаар хүүхдүүдээс авж байгаа энерги мэдрэмж аз жаргалууд маш гоё идэг баха. Гоё ахлах ангийн хүүхдүүд ямар гоё гэж тэд нар чи яг ингээд нэг тэгш хэмд айгүй гоё чөлөөтэй ярьдаг. Жилээд одоо манай ахлах ангийн хүүхдүүд айгүй хөөрхөн штэ. Одоо тий та сургуулийн захирлуу та хэдэн настай тий айгүй чөлөөтэй энэ зэрэг чинь надад тэр айгүй гоё тааламжтай байдаг. Бага ангийнхан болонгууд бас айгүй хөөрхөн аав ээжийн гараас хайраас гараал ярьсан бүх юм сонихгүй. Яагаад гэдэг асуулт тэднэрт байнгын байж байдаг тий. Тэгээд нэг зүйл хэлэхэд эцэгчүүдтэй бас хэлэхэд юу гэдэг вэ гэхээр хүүхдүүдээсээ бага ангид нь чи юуны тулд сурч байна гэж асуу штэ. Тэнгүүд юу гэж хэлдэг гэж бодож байна. Аав ээжийнхээ төлөө. Хөөх баастай хариулж мэдгүй байжснаа чи яах гэж сургуульд явж байгаа вэ гэхээр аав ээжийнхээ төлөө тийм гоё хариулт хэлдэг байхгүй те. Ийм гоё хариулт хэлж байгаа ийм үе дээр нь аав ээж бид нар гоё зөв хандлагаар хүүхдүүдэд тижээгээд үгүйсээ гэж л одоо хүсдэг те. Миний хувьд бол амар хөөрхөн штэ ер нь бол ахлах ангийн хүүхдүүдийн ч гэсэн тэр хоорондоо ялах шалахгүй юмнаас муудаж байгаа. Яг хүүхэд гэдэг өнцгөөс нь аваад үзвэл их гоё. Би одоо өөрөө яг ахлах ангийн 11 12 дугаар ангид улсын сургуульд математик заажсан байхгүй. Одоо миний тэр орж исэн хүүхдүүд бүр нэг охин маань 6 хүүхдээ ээж болсон наадтай холбогдож ш. Тэгээ бодоод үзэхээр тухайн үед би 23-тай 11 12 дугаар ангид ороход нөгөө хүүхдүүд маань надаас 5 дүүлээсэн байна. Тий зүгээр насны заган те. Тухайн үед хүүхэд л юм шиг харагдсан боловч одоо ингээд 30 гарцсан залуучууд байгаа байхгүй. Тэгээ багшаа би алдарт ээж болсон штэ. Та гэдэг надад амар гоёсэн. Яа тэгэхээр та ингээм амьдралын нарийн ширээний би өөрөө залуу байж тэ би ер нь жоохон харилцааны юм баггүй юу? Цаадулт чинь жоохон ихтгэл мэлтгэл тайвна. Тэгээ октоодтай би шудрах хэлдэг байсан. Чи нэг үл онц сур. Нэг үл чи хөөрхөн царайтай байна. Нэг үл чи айгуу гоё спортоор хичээл. Тэгжээ чи энэ амьдрал дээр алдахгүй өөрийн гэсэн эвтэйхэн амьдралтай байр шүү. Тэ нэг зүйлийг л маш сайн ингээд өөртөө шингээгээд тийм нэг зүйлийг те одоо шудрах үсттэй тэр чин те одоо миний охин бол үнэхээр их хөөрх юм байна одоо тэгээд завгар мавгараараа явдагсан ч те ингээд тиймэрхүү юмнад ингээ хөөрхөн хилээд өгсөн тэд нар айгүй өөрсөнд нь үлдсэн байт юм байлаа. Тэгээ ахлах ангийн хүүхдүүдэд орох их гоё штэ юм хуваалцсан ярина яг энэ тэнцүү өөрсдийнхөө юм хэлдэг болохоор би бол ахлах ангийнхан дуртай. Тэгээ ахлах ангийн хүүхдүүдэд оролцож байгаа чинь нөгөө охтууд маань тухайн үед стил имиж нь өөрчлөгдөөл те үс мүсээ хит амар өнгөөр будаал чолк молк тавиал янз бүрийн те говц центрээ өмсөөл ороод ирэхэд чинь би бол тэрийг хайрлаж хүлээж авдаг багш байсан. Тэрийг би маяг гэж боддгоо. Тэргүй эднэр чинь өөрсдийн төлөвшлэн айл хэдий явцсан нэг холдож гавхгүй дээ. Тэгээд тэр нэг гоё ахлах ангийн хүүхдүүдийн октоодын хумс сурууга будаад агаад нь битгий нэг стресстэйсэ гэж бол одоо өөрийнхөө багш нарт бол хэлдэг. Одоо босоо сургуультай манай яг уу мухаа сонсогдож байгаа Ахмад багш нар маань энэ төр бол энэ айгу маягтай хөөхөд маягтай заягтай гэл нэр хоч өгөөл жоохон уурлангуу ханддаг энэ төр юмнууд бол харагдаг байхгүй. Үгүй тэр чин зүгээр штэ нормал тэгж байгаа л зүгээр ал чин нөгөө нэгтэй анхны хүүхдээ тэрүүлээл нөгөө байрандаа очиж гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр нөгөө нэг бодох шуухаар оролдох үед нээж аав маань харин ч хөрхөн тэр утгаар нь дэмжиж өгөөсөн. Манай зарим ээж мэж ч нөгөө бар ээж мэж давайгүй шаа. Бас нөгөө хүүхдүүдэд хитрхи цагдаа тэрийг буруу гэж үздээл те багасаа маяглах нь гэдэг нэг ээж аваад байдаг те багасаа маяглалаа багасаа тэглээ чи за үерхэл эхлэнгүүд нь чи үерхлээ болоогүй гэдэг ч юм уу одоо орчин үеийн хүүхдүүдээр тийм хүмүүжлийн арга дэмий тэгсэнд орвол нийгмийн ажилтнтайгаа
сургуулийнхаа нийгмийн ажилтнтай холбогдтойгоо тийм ээ. За манай охин ийм байгаа шүү, манай хүү ингэж байгаа шүү. Ангийнхаа тэр охинтой үерхэд байгаа юм шиг байна. Та нэг харж байгаарай. Зөвлөөд өгөөрэй гэдэг ч юм уу тий. Ямар суух гэж байгаа шүү дээ. Тэгэл найзалж вэ гэлдэ тий. Тэхий чин оролцоол бүр давж нөгөө хүүтэй харилцаал, охинтой харилцаал, бараг л нөгөө солонгос драм энэ төр чи болно штэ. Яг одоо салмаал гээл тий. Тийм тэгэхээр нөгөө дахиад эцэг гэхийн хандлага айгүй чухал байгаа зэн дээр. Тэгээ одоо гэтээ харьцангуй гайг баха. Одоо тийм юм хөгжөөд арай гайг болцсон. Тэгээд бас нөгөө сүүлийн үеийн сургуулиуд дээлийнх нь нийгмийн ажилтан мэргэжлийн сэтгэл зүйчээр ингэж өөрчилж байгаа юм байна шүү дээ. Тэр бас нөгөө айгүй гой санагдсан. Хүүхдүүдэд угаасаа заавал ахлах ангилдгүй 1 2 дугаар ангийн хүүхдүүдэд сэтгэл зүйн асуудал зөндөө тулгарч байгаа. Тэгэхээр тэр хүн мэргэжлийн байгаад бол би ингээд бүх сургуулиудынхаа өмнөөс ингээд маш их баяртай байгаа. Манай охин сая 1-р анги дээр дуртай хичээл гэсэн чинь сэтгэл судлал гэсэн байлаа. Би бүр гайхаад юу заасан болоод манай ог сэтгэл судлалыг хичээл одоо ингэж дуртай байдаг одоо гэж айгүй өрхө. Дуртай хичээл гэсэн чинь сэтгэл судлал хичээл ордог байхгүй юу? Тэгээд би бүр вау гэлтэй 3-р ангийн хүүхдэд даалгавар дээр нь сэтгэл судлал одоо сэтгэл зүй хаанаас гардаг вэ гингүү чинь энэ минь зүрх мөрөх гэж бодчихволгүй юм билээ шүү дээ. Тарих гээл тарихны хөгжил мөгжлийг үзээд агарч амар nice. Тэгээ айгу гоё юм бил. Заримдаа ч гэсэн сургууль хэдий юм сурах орчинч гэсэн өөр арга барилаар хүний амьдрал дээр ядаж гараад хин нэгнийхээ сэтгэл зүг ойлгодог те хин нэгнийхээ сэтгэлийг өвдөгчих үү дээ гэдэг хүн болж төлөвшөж байна гэдэг чи өөрөө бас маш гоё. Хүнийг бид нар бүтээж байгаа гэсэн үг юм аа гэж. Яг үнэ. За тий хоёлаа өнөд ингээ яриа л өвлбөрөө дуусахгүй угаасаа яг угаасаа дуусахгүй мөчлөлтий. Тэгээ бас маш сонирхолтой сэдв тэгээ ингээд яг мэрэгжлийн хүн ингээд урдаа суулгачаад яриад хар бүр ингээд дуусгамааргүй санагдчихэв. Гэтэ дуусахгүй болохгүй. Тэгээ ямар ч гэсэн миний урилгыг хүлээж аваад энэ олон эцэг эхчүүдэд бас магадгүй нөгөө эргэлзэж исэн шийдвэрлэж чадахгүй байсан зүйлүүд дээр нь шийдвэрлэх хариулт болох байхаа гэж бодож байна. Маш их баярлалаа. Тэгээ намайг нөгөө нэг сургуулийн захирал гэдэг категориос харахаас илүүтэй бас нэг ээжийн төлөөлөл гэж сонсоосоо л гэж хүсмээр байна тий. Адилхан л боловсрал олох гэж байгаа ээж шүү тий. Буруу зөрүү яриа санаа оноо нийлэхэргүй байвал тэр талаас нь хүлээж аваарэ тий гэж хэлсэн та. За тэгээд манай подкастын хамтрагчаар Экосос бидэнтэй хамтран ажиллаж байна. Тэгээд Экосос нь шүлтлэг бөгөөд зөөлөн гэдгээр одоо хүмүүс хэрэглэгч бидний дунд хамгийн их алдартай pH 8.5 шүлтлэг гэдэг ийм бас байгаа. Тэ хамтран ажиллаад маш их баярлалаа. Тэгээ мөн манай хамтрагчаар S Flowers гэж цэцгийн дэлгүүр хамтарч ажиллаж байгаа. Тэгээ зочдуудад маань яг ингээд өөртөө зориулаад энэ хүү цэцгийн баглааг боодог. Тэгээ хэрвээ танд шөнийн тэг цагт ч юм уу өглөө 8 цагт ч юм уу цэцэг захиалах хэрэг гарах юм бол эднийх яг тэр цагуудад дандаа ажиллаж идэг гэсэн хідэн цагт чамаагүй хүргэлтийг хийдэг. Тийм болохоор бас үзэж байгаа ээжүүд минь хин нэг баярлуулмаар байгаа бол S Flowers цэцгийн дэлгүүрийг сонгоорой гэж хэлмээр байна. Тэгээ энэхүү гоё цэцгийг бэлгэлжээ. Вау баярлалаа. Ямар гоё юм бэ. За тэгээд подкасттай хамт байсан ээжүүдтэй маш их баярлалаа. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай. Баяртай.